сайн байцгаана уу? Бүгдээрээ сайн байцгаана уу? Дөрөв урлагаар нэвтрүүлэг 100 хэсэг завсралж амарсан. Тэгээд үргэлжлүүл ахин студид зочтой урьсан байгаа. Өнөөдөр бас 600 их студид Royal Academy оюутнууд ирсэн байгаа. Та бүдэд энэ үчи мэндийг хүргэе. Тэгэхээр өмнөх дугаартаа бид хуучин зочдынхоо одоо түүх амжилтаас төвчээлэн хүргэсэн. Харин өнөөдөр цааш шинэхэн дугаар, цааш шинэхэн зочдтойгоо уулзж байна. Дөрөв урлаг нэвтрүүлэгтэй маань Mongolian Cover Group-ийн одоо залуус хамтарч ажиллахаар болсон байгаа. Тэгээд одоо манай энэ амьд хөгжмийн тайзыг бол Mongolian Cover Group-ийн бас чимхнэ. Mongolian Cover Group-ийн дөрөв урлагтай хамтдаа байхаар болсон. За мөн манай дөрөв урлагийн багт стилист оюун цэцэг гэж бүсгүй. Бидний багт бас сэтгэл зүрхээр нэгдэж орж ирж байгаа. Тэгэхээр дөрөв урлагийн өнгө төрхөнд бидний одоо та бүхэнтэй уулзж байгаа энэ дүр төрхийг өөрчлөхөд илүү их өвөрмөс байлгахад хүчин сэтгэл гаргаж ажиллана гэж хэлсэн тийм ээ. Мэдээж бүгдээрээ урилгануудаа өгсөн. Өнөөдөр жавхаагаар эхлэхээр ярилцсан. Жавхаа хинд урилгаа өгөө. За тэгэхээр миний зочин бид хуучин задгай цагаан гэж ярьдаг байсан да. Одоо олон нийтийн бүжиг гэдэг. Тэгэхээр өнөөдөр энэ задгай цагаан гэдэг энэ бүжгийг орчин үед одоо энэ салса, бачата, Латин Америк бүжгийн төрлөөр одоо хөгжүүлж яваа. Мөрөөдлийн бүжиг одоо гэдэг клубын мундаг залуусын төлөөлүүлсэн Дүлгөөн гэдэг багшигаа тайзандаа урьж байна. За Дүлгөөн. Жавхаагийн багш юм уу? Хамгийн ихний зочин бас хамтан суралцахаар хичээж байгаа. Тийм үү. Тэгээ модон биетэй хүмүүс бас удаж сурд юм байлээ. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна. Өнөөдөр бас яг олон нийтийн бүжиг энийг бүжиглэх бас боломжийг залуучуудад олгож хамгийн гол нь өнөөдөр залуучууд маань нөгөө чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэдэг энэ сэдв бол маш чухал болчиход байгаа. Үүн дээр бол одоо залуучуудад тэр сайхан боломжийг олгож энэ сайхан үйл ажиллагааг одоо 100 гаруй өдөр зохион байгуулж ах шиг байсан тийм ээ. Бид нэр сүжээд зураг авах гэж очиж өдөр бол 100 дахь өдрийнх нь юун дээр одоо найран дээр 100 дахь өдрийнх нь тэр өдөр дээр нь дохиож исэн. Тэгэхээр хэдүүлээ эхлээд Дүлгөөнийхөө сурвалжлагтай танилцаад тэгээ цаашаа нэвтрүүлэх таа. Залуучуудаа хуучнаар бол одоо задгай цагаан гэж ярьдаг байсан. Энэ сайхан олон нийтийн бүжгийг орчин үед сайхан хөгжүүлж байгаа мөрөөдлийн бүжиг гэдэг хамт олонтой уулзахаар ирлээ. Тэгээд өнөөдрийн маань зочин бол мөрөөдлийн бүжгийн ахлагч Дүлгөөн байлаа. Хэдүүлээ тэгээд Дүлгөөнтэйгээ уулзцгаая. Сайн байцгаана уу? За Дүлгөөн хаа байна? Энэ дотор байгаа. За энэ өрөө минь төргий. За өрөө минь тав төргий. Дөрөв урлаг нэвтрүүлгээс явж байна. Өөрөө чи одоо өөрийнхөө намрын шинэхэн дугаарт анхны зочноор урьж байна. Урилгыг хүлээж авна уу? За баярлалаа. За баярлалаа. Сайхан зун шүү. Өө сайхан зуншлаа. За өнөөдөр танай их онцгой өдөр байх шиг байна. Энэ өдрийнхөө талаар тайлбарлаач. Манайх мөрөөдлийн бүжиг клуб маань нийтийн бүжгийн үзэсгэлэнт зохион байгуулад одоо жилийн хугацаанд бид нэр 100 дахь удаагаар зохион байгуулж байна. Энд ч залуучууд маань ихэд тэр цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бид нар бий болгоод тэрнийхээ хажуугаар бид нэр давхар бүжгийн урлагийг олон нийтэд төгөөх бүжгийн мэлгийн боловсролыг сайжруулах гэдэг зорилгоор ихэд зохион байгуулж байгаа да. Тэгэхээр одоо би ч гэсэн ийш ороод бүжиг суралцаж болно гэсэн үг байна шүү дээ. Бүжиг сонирхсан хүн амьдралаа бүж үзээгүй өнөөдөр та яг бүжлэмж санааж байвал та яг одоо ихэд бэлэн болох боломжтой гэсэн. Бүжиг сайгаад хүмүүлийн чиглэлийн үйлчлэг бид нар заавал зорилгож хөтөлбөртэй тэнд дагуу ажилладаг. Бид нар үйл санаасаа бид нар олсон ашгаа нийгмийн халамж ч юм уу тий залууч ихтэй байгаа зүйл зарцуулдаг. Мөн бид нар бүжгийн үйлчлэг явуулахтаа зарцуулдаг. Тэгээ бидэд маш их том бодол зорилтын зорилго байгаа. За тэгэхээр залуучуудаа цаашдаа илүү сонирхолтой яриаг хэдэлээ үндэсний телевиз дээр одоо 600 студид цаашаа үргэлжлүүлье. Таныг одоо миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. За өнөө өрөөний чинь бүжигт амжилт хүсье. За. Дүлгөөн багш бол айгүй хөдөлмөрч хүнэлтэй. Нэн төрөнд хэлээд айгүй хөдөлмөрч. Тэгээд маш сайн чадварлаг багш дасгалжуулагч. Сайн чадварлаг бүжигчин гэхээс гадна илүү хамтлагийнхантайгаа илүү их ажилладаг тий тэдний ур чадвар дээр илүү их хөгжүүлэхийн тулд санаа тавьдаг тийм бүтээлч залуу байгаа л да. Дүлгөөн багштай бол найз хандаа цаашдын уран бүтээлд нь ажил амьдралд нь зорьсон өссөн бүхэнд нь
үнэхээр их том амжилтыг хүсье. Тэгээ хамтдаа их зүйлийг бүтээнэ гэж хэлье. Ер нь яагаад бүжгийн спортыг сонирх болсон юм бэ? Ер нь хүүхдээ хахаас сонирхож байсан л да. Тэгээ хүмүүс өнөөдөр айгу завгүй амьдарч чинь, стресстэй амьдарч чинь, хөдөлгөөнгүй амьдарч чинь, бухимдалтай амьдарч чинь тийм үстэй тий. Тэгээд бид нар бол яг бүжиглэх сонирхолтой, бүжгийн төлөө цохилох зүрхтэй, бүжиг сонирхтой тиймэрхүү залуучууд энд хамтдаа чөлөө цагийг зөв болгосон өнгөрүүлдэг юм байгаа юм л да. Тэгээ бүжиг бол хөдөлгөөн хийхээс гадна хүнд бас айгу гоо сайхны таашаал өгдөг тий. Хөдөлгөөн бусад фитнес дасгал аэробиктэй харьцуулахад би бүжгийг илүү дээр дүүцдэг. Миний хувьд. За тэгэхээр баярлалаа. Үндэсний телевизээр нэвтрүүлгээ хүлээж авч үзээрэй. Баярлалаа. When the night has come and the land is dark y la luna es la luz que brilla ante mí. Miedo no tendré, oh I won't me asustaré just as long as you stay. За модон гэсэн хүмүүс л байна л да. Ер нь модон хүн гэж байд юм уу төлгөнө? Модон гэж энэ байхгүй л те. Бүжгийн эсэлгүй хүн гэж эслэж нь юу юм бэ гэхээр эсвэл эрүүл хүний л бүжгийн эсэлтэй буюу хөлд орсон ямар ч юм бүжиглэх боломжтой чадвартай байдаг. Бид зөвхөн бид нар үзээгүй ч юм уу чадахгүй мэдхгүй учраас эрийг бид чадахгүй гэж бодоод байдаг юм л. Сурмаар юм байна уу? Жахваач аваа бүжгэлж ах шиг шүү дээ. За би 2 3 эргэж үзсэн тэгээд болох байхаа. Салса гэдэг бүжигч нь өөрөө Латин Америк бүжиг үү? Хаанаас гаралтай ямар бүжиг юм бэ? Ер нь салса бүжиг болохоор яг тэр орны гэж хэлэхэд хэцүү. Ихэд Латин Америкийн бүх орны ихэд нэг үндэсний бүжиглэлт энэ бол. Тэгээд тэр нь маш олон орны тэр соёл тэр бүх зүйл шингэсэн байдаг. Интернэшнл олон үндэсний бүжиг гэж болж ойлгож байна. Бүжгийн үйлс зохион байгуулагчид 10 хүнтэй эхэлжсэн. 10 хүний найзуудад ингээл бүжиг зааж өгөөл эхэлжсэн. Тэгэхээр жоохон хэцүү байсан. Хандаа ирчүүд маань жоохон ичдэг ч юм уу. Ингээд эртөө өнгөд хүмүүс Монгол ирэнгүүд утгаараа юм ингээд суугаад иддэг. Тэсэн мөртгөн болгон би бүжиглэмээр нь хэлээдэг мөртлөө. За ингээд босох гээр босдог байхгүй гэсэн. Нэг тийм тал байдیں۔ Гэхдээ бүжиг одоо л ихэд бол бүжигтэй залуучууд маш их болсон. Гадаад гэхгүй монголчуудыг хараад гадаад ирсэн Монгол ирсэн залуучууд хараад хөөх монголчууд ингэж бүжиглдэг байсан юм уу гэд. Одоо нүднөрөө дэгаал гэдэг хүмүүс байдаг. Одоо ч ерөнхийдөө бас бар цангийн газрууд тамхихгүй болсон тийм ээ. Архигүй, тамхигүй ийм эрүүл орчинд одоо дээр нөгөө хөдөлгөөний хомсдлоос лангижрий гэж нийгмээр яриад байгаа шүү дээ тий. Тэр бүх сайхан зүйлүүд цогцолцсон харагдаж байна л да. Зорилго нь юу вэ? Тий. Ингээд бол бид нэр одоо залуучуудыг члөөтэй зөв болгосон цагийг өнгөрүүлэх орчныг бий болгож байна. Энд ч ирж байгаа хүмүүс зөвхөн члөө цагаа өнгөрөөсөө гадна би энтэйгээ танилцсан, хүнийг хүндлэх юм уу? Олон нийтэд нийлж сурах би өөрийгөө нээлттэй илэрхийлж сурах гэдэг олон талын тийм давуу талууд бас байгаа. Энд чинь бид нэг хахад уулж ирсэн шинэ ирсэн хүмүүстэйгээ бүр нэг өдөр уулзаад ярилцаад энэ бидэд ямар хэрэгтэй юм бэ гэдэг талаар ярилцчихсан. Тэгэхэд нэг залуу маань ярьжсэн. Би өөрийгөө ингээд хүнтэй ингээд танихгүй хүнтэй очихаар ингээд үг дуурч чаддаггүй. Ингээд чимээгөө суугааддаг гэсэн бол энэ чинь бүт дэснэрээ би одоо ингээд хинтэй ч хамаагүй би танилцаад жилдээ эсхийд чадвартай болсон гэж ярьдаг. Найзуудаараа энэ тентхий одоо найт клубуудад ороод бүжиглэхээр алуу босолдоо босоод бүжиглж хэлдэг ганц удаа бүжиглчихгээл гуйлгадаг хүмүүс их байдаг штэ. Эсвэл нь босч ирчээд манай монголчууд чинь тойрог болчдөг. Орон зай хувьд ингээд их тавчуу ирнэ тойрог болсон голд нь яг яах зорилготой бүүмэд. Тийм ээ. Гэх мэтчлэн бэрхшээлүүд яг юу байдаг вэ? Хамгийн одоо ингээд тулгамдсан гэдэг юм уу? За энэхэд бол бүжиг заахад нэг тийм одоо минийуд нэг ятардаг тэрнээсээ кайф авдаг л та. Хүмүүс сураад нэг ч алхамын ингээд хамтдаа сар тэрнээсээ кайф авч байгаа нэг гоё шархлаас нэгдэг. Жаргалтай хөдөлгөөнөөс нь жахаа үтэрт одоо шууд газар дээр нэг заагаад өгөөч. Залуучуудаас байгаа хөгжимшүүд. Тэгвэл шууд гараа суралцаад тий. Тэгвэл манай бас хөгжимчд нэг өөр бүжиглэх сонирхолтой хүн байвал бас цогтой бүжиглэхгүй. За төлгөн багш уртаа гараа. Би бол угаас өөрийгөө модон гэж зарлчлаа шүү дээ. Аз жаргалын гармон ялгардаг гэж яриадсэн шүү дээ, тийм ээ. Эхний алхам бол ердөө ингээ зүүлээсээ уршаалхаад буцаад байрандаа, барлаас аршаалхаад буцаад байрандаа. Энийг бүгд авчи явлаа. Тааз хөдөлгөөр жоох эвгүй санагдах гээд байна л да. Энийг бол яг урагшаашаа тавьчих юм да. Тий. Таазаа хөдлөх шаардлага байхгүй юм. Энд бол тий хөдлөх шаардлага байхгүй. За. Тий.
За яаж вэ? 7 8 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 ихэдээ бүлж байхдаа бид хичээхгүй би сул тавь зөв тайм багтаа шилдэгтэй алах. 4 болох чинь 1 2 тэр хажууд энэ бол бодсон юм шиг байна. За энийгээ яваад хүн дээрээ яваад бод үзэх үү? ань дээр жигч хүн дээрээ. За тэгээ 5 6 7 8 나가게 참 좋지. 이때 아스마에서 хийжлээ бүгдээрээ. Яван дээр би чинь тавиараад эхэлнэ. Судараад эхэлнэ. Одоо яг ч зөвхөн бүгдээ дотроос өглөө асчигстай бүгдээ чөлөөд тавь. Дараагийн алхам жишээ. Яах шиг үлдэх юм хий. Дараагийн алхам жишээ явлаа. Дараагийн алхам бүгдээ өдөшөл явлаа. Хавсалтай алхам сүлдээ шассаа гэсэн. Дараагийн алхам сүлдээ явлаа. Ашаасаа. Одоо энэ жоо эвгүүтэд хэлээ. Ашаасаа да. За. Зүгээр хөлөө хөдлөхөд болно гэсэн. Тэгсэн чинь манайд бол reality тааж хөдлөөстэй гар хөдлөөстэй бүр заагаагүй юм нэмч хийж штэ. Үгүй зөвхөн хөл яваад байхаар нөгөө түрүүч яриадсан мод болчих гээд байхаар жоохон хөдлөж үзлээ. Нөгөө хөдөлгөөн хүнтэй хамт төрдөг гэж яг үнэн л дээ. Жишээлбэл сая багш хөлний хөдөлгөөн заасан ирнэ. Өөрөө ирэхгүй дагаад ингээ найгмаар санагдаад бүгд явчихж байгаа нэ. Тэгэхээр хөдөлгөөн хамгийн сайн бүжгэлдэг хүнийг ямар хүн гэх вэ гэсэн чинь өөрийнхөө бүжгэлдэг хүн гэж сонсч ирсэн байна. Тэгэхээр өөрийнхөө бүжгэлнэ гэдэг чиний хувьд ер нь юу гэсэн үг вэ? Хамаагүй ингээд л бүжиглээд байх юм уу те. Тэр ихэдээ бол мэдээж бүх зүйлд өрөм жамтай гэдэг тий. Тийм учраас бүжиг гэж ялгцсан ч юм уу те. Спортод ялгцсан. Тэгээд залууч нэхэд би сайн бүжиглэхийг зорддог хүн болгон хичээдэг л те. Тэгвэл бид болохоор эсрэгээд хичээгээд бусдаагаа өргөлөөд идэг байхгүй. Улам хичээгээд идэг. Тэгэхээр бүжиглэхээс зүгээр үнцэн юмас орсон байна чи. Үнцэн атгамд тэрийгэ бодвол өөрийнхөө илэрхийлэх хэрэгтэй юм бүжиг. Хинийч байхгүйгээр. Ер нь бол бусдад илүү сайхан харагдах гэсэн илүү өөрөө бас кайф авах чинь нэг чухал хэсэг нь үстэй тийм үү. Олон носон тэр хэрэгтэй. Хаана ингээд гоё залуучууд зөвхөн бүжиглэхээр уулзаад байна вэ гэдэг. Тэгээд олцсон ашгаа бас нийгмийн сайн сайхны төлөө хөөсөж зориулдаг гэсэн. Би бас ашигын бус гэж бодсоохгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний бас зардал байна тийм ээ. Такс. Такс гэх юм уу? Бид манай үйлчлэгээ маань 3 өдөр Амар хотел гээд моднерийн замд байгаа гэдэг. Тэний 5 дахь ресторанд болж байгаа. 5 өдөр хөдөө чойны хүртэл гёт өгөөд ресторанд болж байна. Бүх өдөр нь бүгдээр 7-оос ашигладаг юм бол 7-ыг цуглаад 8 гэдэг бүжил хэлээд тэгээд үйлчлэгээ эхэлчихдэг. Насны хязгаар байхгүй. Насны хязгаар доохондоос ангиллахгүй. Насны хязгаараас 21-ш 18-аас дээш насныхан байж болж байгаа тийм. За тэгээ хагас өдөр болохоор нэг талбайн зүй хөдлийн Air Club дээр мөн туул ресторан дээр мөн 4 өдөр Vegas цулдаг. Хаасыг бол тийм шүү дээ. Тийм хаасыг бол. Би одоо нэг л газар цаг нь орой байх уу, янз бүр байх уу? Бүгдээр 7-оос хашийн гэдэг. 7-оос хашийн цуглаад байдаг. Eu já lavei o meu carro, regulei o som. Já tá tudo preparado, vem que o reggae é bom. Menina, fica à vontade, entre e faça a festa. Me liga mais tarde. Танай клубд орохоор бас одоо тань шиг ингээд зааж өгөх эсвэл бүжилж байгаа хүмүүсийг хараад донд л ингэх ёстой бол яа гэдэг. Өөрчлөлт болгон бүгдээр хичээл ордог. Бүжиглэхний байнгын хичээл шинэ хүмүүс зориулсан бүжиглэл орно. Хуучин бүжиглдэг ч юм уу дортой хүмүүс маань шинэ хүмүүсийг авч бүжиглдэг тийм тусаа цагууд ингээ хөтөлбөр гараа авчдаг юм л. Тинчээ тэгээд шинэ хүмүүс ирэх юм бол их юм хамтаа бүжиглэх боломжийг их бүрдүүлж өгдөг л дээ. Баруун тийш астамжи баруун. И алхмаа хийлээ. Баруун тийш 21 гэрэл зүүн тийш алхмаа хийлээ. Зүүн үлгэр иргэнгээ баруун тийш 21 гэрэл сүүлийн гол алхмаа хийлээ. Одоо юу вэ? Ашигтай дашаа зөвхөн 20 минут. За тэгэхээр баруун тийш 7 8
7-оос очлоо. За би бол одоо танихгүй хүн тий. Тийшээ очлоо. Заасан Амар хотелийн 5 дахь руу орлоо. За бас ганцаараа явахгүй шүү дээ. Нэг найз мэзгээ дагуулад очлоо. Такси авлаа. Орлоо. Ширээн дээр суухал байх тийм ээ. Яа тийм шууд бүжиглээ орчих юм болов. Тэгэхээр хувц центр авч ирчих. зарим залуучуудад бол яг миний хэлэх гээд байгаа зүйл нь шууд ороод эсвэл суудаг тэгэл хүмүүс үжиглээлээ ингэж харсаар гал тэгэл гараал явах юм болчих болов гэж бодоод байхгүй да. Тий, яг энэ ч нөгөө ихэд Монгол цаасаа бүжгийн үйлс зохион байгуулж байгаа 2 газар байна л да. Мөрөөдлийн бүжиг бол Улаанбаатар саалсаа гэд байдаг. Тэгээд тэр групп бол өөрсдийн онцлогтой байдаг. Бид нар болохоор илүү нөгөө мэрэгжлийн бүжигчдад байдаг ч юм уу үйлсний давмгай гэдэг учраас бид нөхөд энэ л маш анхаарсан байгаа. Оцсон хүмүүс шууд за бүжиж өрөөл хүнд өөрөө л өсөж ивэл юм өссөн төр өсөж ивэл очиж бүжиглэн зааж өгөн нэ партнеруудын олж өг битүүлнэ. Тэгээс үсэн дараа буцаагаад хооч хүмүүс маш шинэ хүмүүсээ аваад танилцаа бүжиглэн гэдэг ч юм уу өглөө энэ ч нээлттэй хүн байх боломжийг байгаа. Тэгэхээр мөрөдлийн бүжиг маань бас нэг сургалтын төв байсан бол магадгүй өнөөдөр би дүлгөөнийг өрөхгүй байсан байж магадгүй те. Тэгэхээр яг өнөөдрийн нийгмийн төлөө бас залуучуудын энэ имижийг авч явж байгаа сайхан чөлөөт бүжиг сонирхчдын клуб болохоор нь илүү одоо таалагдчих дүлгөөнийг өрссөн байгаа. Тэгээд би одоо санжийн л та 6 сарын 1-нд одоо алиалагч болоод флашмоб хүүхдүүдэд хийж өгч исэн санагдаж байна. Тэгээд энэ тэнд тэр нийгмийн ажилд их оролцдог. Тэгээд нийгмийн ажлынхаа талаар бас яахан дэлгэрүүлээч. Тийм ихэд бол нийгмийн хариуцлагыг хамсаад ч юм уу. Бидний хэд яг үндсэн манай мөрөөдлийн бүжгийн гол зорилго маань нэгдүгээр одоо залуучуудын жоохон илүү соёлтой бий болох. Тэгээд энэ зөвхөн өөрөөсөө биш нийгмийн эх орноо ч юм уу бий болдог гэсэн зорилгоор үйл явуулдаг. Бидний чадж байгаа зүйл маань бүжиг байгаа. Бүжигэд дамжуулан энэ зүйлийг ухамсартны шингээж игээ суулгах гэсэн зорилготой байдаг энэ л. Солонгосын олонсны тэмцээнд явсан. Тэгээд тэмцээнд явахдаа бид ихэд мэдээж айлч тал салбар дээр тамирчид маань урлагийн байгууллагын хүмүүс маань олонсны тэмцээнд наадамд явахад ховоосоо зарлаг гаргадаг. Энийг бид ихэд өөс хасаа олдог ч юм уу. Олонсны тэмцээнд байгаа тамирчдайгаа бид нэр зөвхөн манайх анх гэлтгүү замын зал нь олж өгч юм тий. Чадлаараа бид нар олж өгдөг. Нийт тэр сайн нэг буйны айлгаа гэж байгаа тэн дээр л бид асамжийн нийт 6 төвд бид нар зөвхөн бүжгээсээ гадна нөгөө байгаль цаг өөрийн холбогдлолтой сургууль семинар олж ирсэн нөгөө ногоон ах гэдээ байгаа сухтай хамтраад тэд очихдаа бас тахаар бүжгийн сургалтыг явуулаад бүтэн жөөхдөд бид нар бас нөгөө 6 сарын энэ чинь хүүхдэл баярдаг шүү дээ. 2 жилийн бид нөгөө асамжийн газар бид дагуулад хоолноор болоод ээж аав нарыг хүүхдээ яаж болов тэнтэй адилхан кино төлөөд пак толгож ирсэн ч юм уу тий. Тэгээ халуун сэтгэлээ группийнхантаа наасаа жахаад өнгөж ирсэн тий. Залуучуудаа баярын гоёос төрүүлээ хамт гоё өнгийг нэмий гэдэг утгаараа 100 алиач хөтөлбөр дээр бид нар маш хамтраад маш хамтаа ажилласан. Халуун сэтгэлээ өрөхөндөөс маш баярлдаг. Байнгын хамтарч ажилладаг бас. Тэгээ одоо явж байгаа хөтөлбөр нь болохоор юу байсан? Сая цэцээгүүн хатад клубийнхантай бид нар хамтраад бүтэн жон залуучууд маань амьдрал гараад оюутан болоход нөгөө цуглын төлбөр даадаг байсан бол энэ жилээс таахаа байсан юм Монголд. Тэгээ бид нэр 2 бүтэн өнчийн маш сайн цогтой 2 залуу маань цуглын төлбөрийн даасан. Үйл агаараа бид нар спонсор байгуулад аалаа. Яг одоо бас 2-ны дараа бид нар дуусж байгаа. Нэг сарын дуусж байгаа. Тэр нь болохоор энэ жил нэг давны холбоо нэг байдаг. Хорон самын өршөлтөө хөлтөд тий. Тэр тэнцээ нэг сургууль энэ жил байгуулагдаад тэдний заавал нэг автобусаар ингэж хөлтөдөө авч зөөх шаардлагатай байдаг. Тэгээ бидний сарын тэр автобус олох мөнгө хандыг залуулж байгаа аян маань одоо дуусгаж байна. Тэгээд дараагийн нэг ажлаас эхлэж байгаа. Халуунстай хамтраад гэх юм уу тий. Нөгөө чулуу гэдэг хогийн тентэр хэд нэлээд хамтарч ажиллая гэдэг саналыг халуун сэтгэл нэглийн маань зохион байгуулж сараа хичтэй бас нөхөд ярилцаад байж байна. Тэнд байгаа хүүхдүүдэд туслах юм уу? Тийм, тэнцэл нөгөө сургууль цавдаггүй. Бараг ээж анаастай бичиг солилгоо хүмүүс байдаг тийм ээ. Тийм, тэдэрт зориулж сургууль тийм төв байгуулах дээр нь хамтарч ажиллая гэдэг зүйл. Та нар хийгээл болчихж гин үү? Манай нэвтрүүлэг орон даяар явж байгаа юм чинь тийм ээ. Та нартай нэгдгий гэсэн бас залуучууд хүмүүс бас байж болно л да. Эсвэл өөртөө болгочихчаад байна уу? Ер нь л яг бид нар санхүү болно хэцүү л дээ. Одоо манай одоо ихэд нэг үе бодвол залуусын тийм нэг нийгмийн төлөө гэсэн залуучууд их болсон байна тий. Одоо ихэд анзаарж байгаа фэйсбүүкээр залуучдын мэдээлэл авч байгаа зүйл нь тэр залуусын давалгаа хийж байна. Халуун сэтгэлж байна. Манай мөрөдлийн бүжиг гэхэд бүжигсээ гадна нэг юм байнга оролцож байна. Хэмчлэн маш идэвхтэй оролцож байна. Энэ бүх анзаараад тахад
бүх залуучууд маань одоо хувийн компаниас төлөө өөрсдийнхээ хандвараа өөрсдөө ямар нэгэн үйлчлэгээ явуулж нэсээ мөнгө олж байна. Мэдээж бодгоо сайн тийм компаниас ч юм уу хүмүүс ивентийн үйл бид маш дуртай хүлээж авна л да. Бүжгэлдэг ингээд ирчүүдийг нэг энэ одоо нэг юу вэ нэг хачаа гулчхан сэмж гэдэг юм уу тийм ээ. Нэрээ тийм хандлага байдаг тийм ээ. Байдаг штэ. Тэрийг өөрчлөх одоо цаг үеэл алидийн ирсэн л дээ. Та энийг юу гэж боддог вэ? Гүү бүжгэлдэг ирчүүд ихээр тийм бидний ойлголол байдаггүй. Яг л ир хүн шиг ир хүн гэдэг. Булчин хүмүүстэй амин бакбатлаж байдаг л да. Тэгээ яг өмнөх үе ч юм уу нэг аливаны зүйлийг шинэ анх сурж байгаа хүмүүс ч юм уу те үлгэрлэн дөрвөлж мэрэглийн багш авахгүй ч юм уу тийм үеийнх нэг хүмүүс дөөрөхтэй жоохон эв хаагүй ч юм нэг эхлэн санаг тийм монголчууд бүжиг спорт юм уу цэнгэн жиг олон улсын тэр Европын тэр сургалтч юм уу Латин Америкийн сургалт байхгүй учраас бид нар нэвтөөч хүмүүст зээл зөвхөн таацууд дэмжиж ойлгоод байдаг бол тэрийг хараад бидний ах ингэхдээ эвгүй байсан бол одоо бол тийм биш болсон тэр Мөрөөдлийн бүжгийн хамт бол ирсэн байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ сайхан бүжгийн урлагийг амьдаар нь харж одоо баясцгаая гэж. Тэгэхээр багш өөрөө бас бүжиглэх юм байгаа. Багш өөрөө бүжиг. Би зочноо өргөж байгаа. Зочныг бол шууд ярьж өрөхгүйгээр сурвалжлагнаас үзэгчтэй танилцуулаад студидтэй өргөж очно. Ингээд сурвалжлаганд анхаарлаа хандвал. За хэн бэ? Сайн бацгаана уу? Баярлалаа гэж байна. За баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дөрвөн урилга ток шоу нэвтрүүлгийг хүндэт зочноор урьж байна. Баярлалаа. За би энд одоо нэг хагас жил болж байна. Тэгээд миний урлан бол яхаа одоо яг миний гарын доор одоо бүх юм маань ингээд бэждэг. Голцоо би энд сууж ажиллаа хийдэг. Тэгээд энд бол би зураг суудаг. Энэ бол одоо миний эсгүүрийн ширээ. Тэгэл чимэглэлийн зүйлүүд маань энд байдаг. Тэгээд ер нь бол энэ жигүүрэнд бол бүх ажлаа явуулдаг та. Ер нь бол хувцсны дизайнер хүмүүст бол ерөнхийдөө Монголд бол одоо улирлын шин чанартай байдаг л та. Мэдээж миний бодлоор бол хамгийн түрүүнд Монголоос эхлэл ер нь бол хэрэгтэй гэж боддог. Би бол одоо Монгол стилийн өдөр тутмын хувцснууд ерөнхийдөө төлөвлөж байгаа. Тэгээд монголчуудыгаа одоо өдөр тутмын хувцаар хангахыг хүсэж байна. Дизайнерын хувьд бол юм зэр чадварлаг л та. Тэгээд аяастай ер нь тэр Монгол загварын юмнууд хийх талаасаа юм шинэлэг их санаа гаргаж хийдэг. Ер нь тийм сайн юм. Тэгээ жишээлбэл тийм үндэсний хэв маяг оруулаад ингэхээр оёдл нь илүү нарийсаад явчихдаг. Илүү чадвар шаардах ч юм уу. Ачаал өөр байхад тийм байх уу? Байна л да. Тэгээд тэр чинь яг орчин үеийнхээ нөгөө цаг үеийнтэй хослуулаад тэгээ үндэснийхээ хэв шинжийг агуулад тиймэрхүү загварууд. Гэхдээ нэг тийм нийтлэг биш мөртлөө яг өдөр тутам хэрглэлцгээр тиймэрхүү загварууд гэдэг л да. Оёдл нарийн л да. Ер нь 5-6 жил баг хамтраад ажилласан. Нэлээд дээр үсэл анх юм хийж яхасаа л ер нь л ажилласан л та. Уламжлагдаж ирсэн юм өөрөө тэгээ тэр юу өөрөө тэрийг ингээ уламжлуулаад хөгжүүлээ явж байгаа юм. Тэр байгальтай. Загвар зохион бүтээгч Юмжрыг урьж байна. За. Сайн байна уу? Сайн байна уу? Манай ханхуугийн чинь бас сонирхолтой шүү. Ер нь ханхуу сүүлийн үед их миссүүдээр занимаалж байгаа. Загвар зохион бүтээгчдийг их урьж байна. Өөрөө ер нь их ганган хүү штэ энэ хүн. Би одоо дизайнер мэргэжил эзэмшээд 12 жил болж байгаа. Энэ бол одоо маш урт хугацаа бараг бүхэд нэг үе гэсэн үг тий. Тэгээ энэ хугацаанд бол одоо би одоо яг өнөөдөр хүссэн зүйлээ хийхэд одоо маш их урт зам туулсан л гэсэн үг л тий. Тэгээд
яг сургуулаа төгсгöd бол мэдээж сургууль одоо шууд ажлын байр байгаагүй. Одоо хуваараа би даагаад юм хийхээр оюутан хүнд ямар санхүүгийн тийм боломж авах вэ? Тэгээд ажил хайхаар олдохгүй цөөхөн тийм одоо ажлын байртай байсан. Тэгээд одоо шал өөр ажлууд хийж явсан л та. Тэгээд одоо 2003 онд яг одоо зориглоод нэг найзтайгаа хоёлаа мөнгө зээлээд яг би даасан солоо ажиллуулж исэн. Тэгээд тухайн үед бол бас загварыг бас нэг тийм хүлээж авдаг үе байгаагүй. Тийм цаг нь ер нь өөр байсан. Ер нь бол жоохон тийм хөгжил муутай байсан л да загварын ертөнц маань. Тэгээд одоо банк санхүүгаар суралцаад банкнд ажиллаад ер нь их олон ажил хийж ирсэн. Манай энд байгаа залуучууд ч гэсэн анзаарч байгаа хэл та. Яг жинхэнэ хээ хаар одоо энэ өмссөн зөөсөн нэвтрүүлэх зориулж хувцлаж ирсэн стил имиж арга бол дизайнер ялангуяа тэр Монгол хив маяг Монгол онцлогийг шингээж урлаж байгаа гэдгийг илэрхийлээ л да. Зорж хувцсан уу? Тэгсэн. Яг жинсэр материал вэ нөө? Тийм жинсэн. Өөрөө ингэж хувцас танилцуулаад жишээлбэл эмэг их гоё. Нэмиг бол одоо маш энгийн хөнгөн харахад бол нэг урт хүнд юм шиг харагдаж байгаа. Гэхдээ энэ бол зүгээр тууз ашиглаад одоо жирийн туузнууд нь шүү дээ. Тасраар нь одоо нэг хөнгөн тийм шүр ингээд шилхэд ингээд айгу энгийн л дээ даав. Тэгээд юм зөвл гоё харагдана гэдэг бол биш байх юм тийм ээ. Ер нь бол би гарын доорх материалаар юм хийх дуртай. Материалуудыг одоо аль болох одоо айгу тийм энгийнээр ашиглах дуртай. Ер нь бол одоо манай өвөө аав бүгдээрээ ингээд айгу тийм Монгол хувцас өмсөж ирсэн хүмүүсэлтэй байнга л дээл өмсөөл явж байдаг. Тэгээд би болохоор одоо арай дээл өмсөхөр орчин үед надад айгу тийм хэцүү санагддаг л да яхав. Мэдээч хэрэг баяр ёслолоор өмсөх тийм байлгаа яхав. Тэгээд өөрөө би жоохносоо боддог гэсэн. Яаж нэг юм одоо Монгол маягийн хувцснуудыг ингээд нэг энгийн өдөр тутам тийм өөрийнхөө маягаар өмсөхөр. Тэгээд ер нь багасаа тийм өрмөц хувцлах дуртай хөвтлээсэн л да. Тэгээд ер нь тандаа юм ийгдэж хайчилж шинчилж юмсдаг. Социализмын үед одоо хувцас айгу тийм цөөхөн олддог байсан. Сонголт багтаа. Тэгээд ерөнхийдөө тийм энэ бол одоо ерөнхийдөө жоохон Монгол маяг орцсон. Одоо энэ харагдаж байгаа хэрэг. Хоёр загваруудаа юу гэж нэрлээд байна? Өөрийнхөө загваруудыг. Одоо өдөр тутамд өмсгөх Монгол стилийн загварууд л хийж байгаа л да. Америкт явж байхад өөрийнхөө хийсэн фантазиг өмсөө явж байхад хүмүүс их гайхаж харж исэн гэл тэгсэн л дээ. Тийм. Одоо би Нью-Йоркт нэг жил амьдарч одоо ажилласан. Тэгээд тэр том мот чинь загварын том мот тийм ээ. Ер нь загварын төв гэж хэлж болно. Дэлхийн яг тэр үед бол одоо ингээд тэнд бол одоо ялгарч харагдана гэдэг бол одоо айгүй хэцүү асуудал л та. Ерөөсө гудамжаар нь бүгд айгүй чөлөөтэй тийм маш өвөрмөц цуцалдаг хүмүүс те. Тэгээд тэн дотор одоо ингээд ялгарч харагдаж хүнд ингэж гоё харагдана гэдэг бол хэцүү. Тэгээд би яг нэг өдөр өөрийнхөө хийсэн нэг Монгол маягийн одоо тийм бас нэг өвөрмөц фантаз байсан л да надаа. Тэрийг өмсөөл амралтын өдөр исэн гараал явжсэн чинь ингээд метрон цухаар л хүмүүс хараад айгу гоё лсэн л та тухайн үед бол тийм чи Монгол стилийн миний хийсэн ингээд бахархалтайгаар хэлээл. Нью-Йоркт очсон эхний өдөр би өөрөө нэг өчөөх өт торхой юм шиг санагдсан гэж хэлж илээ л дээ та. Тэр тухайн үед бол яг л тэгжил санагдсан хинч биш юм шиг л санагдчихсан бол одоо яа санагдаж байна танд? Тэгээд бас нэг тийм гоё үг гэдэм билээ л да. Одоо Америкчууд тэр чигээрээ одоо ерөөхдөө Нью-Йоркт ажиллаж амьдарсан хүмүүсийг ч юм уу те Нью-Йоркт ажиллаж исэн гэвэл айгүй нэр хүндтэй юм байна. Тэгээ одоо хэрэг Нью-Йоркт та ямар нэгэн ажил хийж те ямар нэг юмд хүрсэн олсон бол одоо та хаанч дэлхийн хаанч одоо амьдарч чадна гэсэн нэг тийм үг дуунд байдаг шүү дээ тийм тэгээд яг анх надад тэнд буугаа би өөр хотод л амьдарч байсан л да Сиэтл хотод тэгээд Нью-Йорк гэхэд надад бол амар тийм том хөршгүй тийм нэг тийм очиж ажиллана гэдэг бол тийм зүйл байгаагүй л дээ тийм аз завшаан тохиолдоод тэнд ажилласан тэгээд хүн өөрөө тэгээ сайн ажиллаж чадхал өөрийгөө одоо ажиллаж хийж чаддаг гэдгийг харуулж чадхал юм бол тэнд бол одоо бид нар хүссэн газар ажиллах боломжтой.
хийх дуртай юмыг олцчихсан хүмүүсийг би их азтай хүмүүс юм болов гэж боддгийг. Тэгэхээр таны хувьд бол одоо би л яг энэ загварыг л одоо хийх ёстой мэн гэсэн энэ сэтэл хамгийн анханаас төрж. Ер нь би бүр багасаа одоо өөр одоо урлагийн зураач нарын гэр бүлтэрсэн. Тэгээд мэдээч тэр нөлөө хамгийн их байсан. Дээрээс нь одоо социализм үеийн хөвгт гэдэг шиг одоо байхгүй юм би болгох хүсэлтэй л тэгээд хүн ер нь байхгүй юм би болгох гэж л айгүйх зордсон байлээ л дээ. Тэр үед бол би үнэхээр гоё ганга уцалмаар байдаг гэсэн, өрмөц уцалмаар байдаг гэсэн. Тэгэл байгаа юмараа л аргалал одоо гоё ганга харагдах гал явдаг гэсэн. Тэгээд ер нь бол би дизайнер болохын төлөө төрсөн гэж боддог. Зүгээр яг цаг нийгмийн байдал одоо ингээд яг хүссэн юмараа одоо ажиллахад яг саад бэрхшээлүүд бол зөндөө толгорсон. Тэгээ хамгийн эцэстэн мэдээж зэрэг одоо хүссэн ажил хийж байгаа айгу баяртай. Ерөөсө бүх мөрөөдлүүдээ би ерөөсө биелүүлж эхлүүлээ. Одоо хийж болохгүй юм гэж яддаг юм байна. Бид нар одоо ингээд билээ ажлын байр хүлээгээд ахсгүй юм байна гэдэг. Тэгээ 2008 онд би өөрийнхөө анх мөрөөдөл болох загварын шоу маш амжилттай зохион байгуулсан юм аа. Тэгээ 2009 онд би ерөөсө энэ ажлаа ерөөсө биччихтэн ший. Ерөөсө эргэлт буцалтгүй загварынхаа ажлаа хийхээр шийдсэн. Ирчүүдэд зориулж юм хийдэг юм уу? За ер нь бол гэхдээ яг хоо дизайнер болох нэг чиглэлээр дагнцсан байт юм л да. Одоо эмэгтэй хувцаар дагнцсан. Одоо гэхдээ би ер нь бол одоо эрэгтэй хувцаар хийн л дээ ер нь архигдуулахгүй хүүхдийн хувцс хийн аль болох бүгдэнд нь л хувцс хийхийг хүсэж байна. Тэгэхээр хийсэн загваруудаа стандаа өөрөө өмсөж зураг авахуулаад тавьсан байлээ л дээ. Тэгэхээр тэр болохоор яг би өөрөө бас адилхан хэрэглэгч та нар шиг тийм ээ. Эхлээд энэ чирэг одоо өөрийнхөө хийж байгаа ямиг таниулахын тулд ч юм уу одоо Монгол стилийн хувцсыг өдөр тутамд өмсөе гэж уриалж байгааг мэдээж өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тийм учраас би одоо байнга л ер нь гадаар Монгол хэм маяг орцсон хувцас өмсөл гадаар явдаг. Тэр ч үднээсээ одоо ингээл фэйсбુક дээр яг энгийн байдлаар одоо өөрөө хэрэглэгч гэдгээр стриттэй ажил гадаа явж байгаа. Би өнөөдөр ийм хувцас өмслөөч гэдэг юм уу. Тиймэрхүү маягтайгаар одоо хөрж байгаа. Сурталчилгаа олж шээ. Тийм, ер нь бол айгүй их тийм хүлээж авч байгаа. Тэгээ намайг одоо энэ ажлаа цаашдаа одоо явуулахад маш их урам зориг өгч байгаа. Facebook юм одоо дэмжигчээд. Тэгэхээр эмчрийнхээ тухай илүү дэлгэрүүлж бас хэлэхэд бид нар мэднэ ардын зураач ядам сүрэн гэж үрчингийн ядам сүрэн тийм ээ. Юм өвгөн хуурч гэдэг бүтээл миний нүдэнд л авих хоногшсон байдаг хүүхэд хасаа харж өссөн. Дараад нь тэр ядам сүрэнгийн хүү үрчнэ гэдэг одоо манай эмчрийн аав. Надад ийм төсөөлөл л да. Их гой хүүхнүүд зураал янз янзын хувцас зураа суудаг охин байсан баг та. Ер нь бол би бол баг анх одоо сургуульд ороход би одоо зураачийн хүүхэд ихэд би сургуульдаа тэмтэж байгаагүй. Хар зураг одоо нэг термор зурдаг шүү дээ. Тэгээ би ч дандаа л нэг охин хүүхэд зурдаг. Тэгээд яг л тийм ерөөсөө яг тийм нарийн юу заалгаж байгаагүй. Яг авяас байдаг. Тэгэхдээ яг нарийн ширийн тэр техник аргыг мэдхгүй тэмтэж байгаагүй анх. Тэгээ ер нь аюу их юм л хайчилчлаа идэж л шинэ юм хийх гэдэг байсан. Тэгээд яг тухайн үед бол аюу их зэмлүүлдэг гэсэн үеийнхэндээ. Социализм үед 8 дараа ангидсэн юм. Одоо тэр дурсамж болоод салдгүй. Би одоо та нар нэг өдөр л хамааг ойлгох цаг ирэндээ хэлээд аюу их тэгдэг байсан. Ерөөсөө чи одоо нэг сонир хувцалдаг одоо ер нь жоохон ингээд гадуурхах тийм гадуурхах маягтай ойлгохгүй нэг тиймэрхүү үзэгдлүүд бас аягүй байдаг гэсэн. Таны нэг Монгол соёл гэж одоо түлхүү ярьж байгаа болохоор чи асууж байна л да. Одоо дэлхийн нэлээд нэр хүндтэй тийм өндөр зэрэглэлийн цэнгүүн дээр харахад хятад дээл бас нэлийн тийм тансаг хувцсандаа ордог юм шиг байлээ. Тэгэхээр танд одоо жишээ нь хизээ нэг өдөр Монгол дээлтэй одоо тэр хэмжээний одоо дэлхийн юм тансаг хувцсанд орно гэж та юу н боддгоо тэрний талаар юу гэж боддог вэ? Одоо яг энэ бол бас нэг толгомцсон асуудал. Миний одоо бас нэг зорж байгаа зүйл одоо хятад стил, монгол стил гэдгийг нэг жоохон ялгаж өгмөр санагдтыг. Одоо ингээд нэг жоохон тийм хэм маяг одоо монгол хэм маягтай юм өмсчих юм бол гадаадд бол одоо жишээ нь энэ Chinese стил гэх ч юм уу Chinese сууч гэдэг юм уу яг монгол гэдэг тийм юм байтгүй л дээ байхгүй. Тэгээд би одоо бас нэг блогууд айгүйх сошиал яваар одоо ерөнхийдөө бас төвийн дэлгэрүүлэх тийм зорилготой ажиллаж байгаа. 3 блог тэлтгэлтэй одоо монгол стил гээл Mongolian style blog гэл одоо тэгэл тэрэн дээр одоо монгол хувцсны түүхээс нь хэсүүлэл одоо чадхын хэмжээгээр оруулаад байгаа.
Би нэг Вашингтон хотод яг монголчуудын цагаан сараар таарж исэн. Тэгээд тэр авийн хүмүүсийг харж исэн чинь бүгдээрээ яг хятад хороодлол руу яваад тэндээс нөгөө жоохон хүмүүстэй дээл аваад л дээ. Нөгөө нэг Монгол дээл тэнд одоо захиж авчруулж амжаагүй байсан юм байсан. Тэгэхээр нөгөө хятад дээлнүүдийг хятад хороодлолоос аваад тэгэл өмсөөл шинэлээд байсан. Вашингтон хотод манай монголчууд шинэлэхтэй шүү дээ. Тэгээд уул нь бид нэр дээлтэй дээ гэж тэгэхэд би бас бодож исэн. Тэгээд таныг бас энэ талаар юу хийдэг болохоор илүү одоо энэ талыг хөгжүүлж яваа болов уу гэж их талархаж байна л да. Тийм тийм одоо ялангуяа гадаадд байгаа монголчууд их ханддаг л да. Тэгээд бид нар ч одоо тэр холоос захиалж авдیں۔ Надаас одоо яг цагаан сар баяр, наадмын үеэр ч юм уу ер нь л зүгээр одоо ингээ үед ч гэсэн өмсгөр хантаад тийм юмнууд захиалж гэрийнхнаараа одоо ерөнхий нэг хэмжээг өгвөл одоо ML гэдэг размеруудаа өгвөл ерөнхийдөө захиж авдаг. Гадаадд байгаа монголчууд манд төлхөө авдаг л да. Тэр би өмнө бас Кати Золыг урьж оруулахад ярьжсэн зүйл нь би бол загвар зохион бүтээгч ойдлчин биш ээ тий. Миний хийсэн зүйлсийг хүмүүс авах ёстой гэж ярьж илээ. Та бас тэгж л боддог байлгүй. Өөрийн гэсэн брэндтэй болъё. Окей, тэгтээ би бол ерөнхийдөө шин загвар гаргаад бүгдийг өөрөө хийхийг эхлээд одоо туршиж тий хамгийн түрүүнд өөрөө хийдэг. Тэгээд дараа нь тэр одоо захиалагдах олон хэмжээгээр хийгдэх тохиолдол одоо үлгэрээ аваад үлдчихдэг. Тэрийг олноор хийх тийм байдаг. Ер нь бол өөрөө би туршиж шин загварууд дээр янз янзын шинэ эсгүүр гаргах ч юм уу, даваа материалыг өнгө холж ер нь бол өөрөө хийх дуртай. Тий, энэ чихний загваруудаа ол дандаа тэгж хийдэг. Америкт өөрийн үзэсгэлэнгээ бас гаргаж ирсэн гэжсэн. Тий, 2009 онд Вашингтон DC хотод л да. Загварын 7 хоног гэд тийм арга хэмжээнд оролцсон. Өөрийнхөө Монгол стилийн хуцнуудаар. Тэр хэмжирээ энд нүдэн дээр ялцчихгүй ном харагдаад байна л да. Тэгээ магадгүй ярилцлаа дуусахын алдад энэ номоо өгөх байх л да. Гэтэл ярилцж байгаа цаг хугацаанд энэ номын тухай ярилцах хэрэгтэй байх гэж би бодод байна л да. Хувцсны дизайн гэдэг ялцчихгүй хэмжиртэй холбоотой л ном багш хүн тийм ээ. Энэ бол бас миний оюутан бахын мөрөөдөл. Оюутан бахт маань одоо бас л жоохон хүнд хэцүү үед л төгссөн л доо бид нар. Одоо 2001 онд төгссөн гэдэг чинь тэр үед ч одоо интернет ер нь баг дөнгөж л нэвтэрч исэн. Яахуу мэйл хаяглаж баг нээж уцтай хүн хаврхан байсан шүү дээ. Яг энэ уцтай хүн байдгүй байсан. Тэгэл бор зүрхээрээ л одоо тэгэл өөрснийхөө юугаараа л явдаг л исэн л та. Тэгээд ном сурах чиг бол үнэхээр байдгүй байсан. Яг сургуулийн нарын мэрэгжлийн чиглэлээ. Сургуулийн номын санд л нэг хэдхэн номтой тий. Тэгээд одоо Орос төгсч ирсэн хэдэн багш нараасаа л үнэхээр юм сурчихсан гэж айгүйх тэгдэг. Тэгээд монгол хэл дээр маань ийм ном ерөөсөй байхгүй. Тэгээд айгүй мөрөөдчихсэн л та. Тэгээд 10 жилийн дараа энэ мөрөөдлөө биелсэн. Тэгээд бас биелүүлэхийн тулд ч мэдээж хэрэг бичих хэрэгтэй. Тэгээд бичихийн тулд одоо би яаж бичсэн бэ гэхээр яг бас 2008 оноос би блог бичих гэсэн Монгол блог айгүй хөгжиж гисэн тий. Тэгээд чадахгүй ижил нэг хэдөөг холбоол би ч өөр одоо Орос сургууль төгссөн. Монголоор аач манад нэг ч монгол хэлний хичээл орж байгаагүй. Тэгээд айгүйх блогууд уншдаг гэсэн. Тэгээд олон төрлийн сонирхолтой залуучууд айгүй гоё юм бичдэг. Тэгээ харилцаж одоо уулзч найз нөхөд болоод өөрөө ч айгүй их юм бичдэг болоод энэ хугацаанд айгүй их тийм миний бичих чадвар сайжирсан, монгол хэл манаас сайжирсан. Тэгээд одоо энэ номоо бичих тийм боломж олдоод энэ зөвхөн одоо нөгөө салбарынхандаа зориулсан биш юм байна л да. Яг хувц загварын ертөнцийнхэндээ биш. Жишээлбэл бид нарт зориулсан байна. Энгийн хүмүүс хүртэл уншаад эндээс маш их мэдээлэл авах юм байна гэж би хараад харин олзуурхаа сууж байна л да. Жишээлбэл энэ дээр одоо модны ертөнцийн зэрэг хэллэгүүдийн тухай хүртэл байна л да тийм ээ. Тэгээд хослуулж өмсгөх зохисдог өнгөнүүдийн тухай, стилийн, өнгө судлалын, хувцлах соёлын, үүргийн тухай гээл тэгээд бүр дэлхийн хувцсны түүхий үе шатуудыг хүртэл. Энэ бол бидний мэдж байгаа л ёстой мэдээллүүд байна л да. Хувцлах соёл гэдэг юм бол ер нь хүмүүс мэдж явах ёстой зүйл юм ээ. Зайлшгүй мэдж явах. Хувцч өөрөө бас л хүний цаашгүй дүр төрхийн нэг хэсэг. Тийм болохоор зайлшгүй мэдж явах хэрэгтэй. Тэгэд энэ Монгол үндэсний хувцс дээр бүр онцлоод хантааз, цамц, малгай, бүс, гутал гэж явсан байна тийм ээ. Яг үндсэн хувцснууд дээр. Сая манай жахаа хүртэл ярьж лээсэн л да нөгөө хятад хувцс дээлнээс яаж ялгах вэ?
Энэ Монгол хээ юу хятад дуу гэдэг баг одоо залуу үеийнхэн бол магадгүй манай энд байж байгаа залуучууд зарим нь идэхгүй ч яж болох юм л да. Миний холоо төлхөө би одоо гар урлаа одоо айгүй хөгжүүлэхийг хүсэж байгаа. Одоо гар урлалаараа манайхан ч юм бол үнэхээр гайхамшигтай одоо урчуудтай байсан. Тэр нь гол нь үнэхээр орхигдоод байна. Тэрийг өв залгамжлаад одоо залуучуудтай таниулаад залуучуудтай сургаад явж байгаа хүмүүс айгүй цөөхөн байна. Тэгээд мэдээч хэрэг Монгол хувцас, Хятад хувцас хоёрыг одоо яллахад масар их ялгаа байгаа. Яг хуу зах залгаа орнуудын хувьд олон жилийн тийм зах залгаа тий. Тэгээд хувцсны түүхэнд ч гэсэн одоо дэлхийн олон орнуудын загваруудын одоо үүсэл хөгжилт ингээд нэг нэгнээсээ авчихсан одоо тухайн үеийнхэн хөгжлөлөөсөө одоо ингээд хамаарад тийм төстэй юмнуудаас орцсон байдаг л та. Тийм болохоор би одоо яг үндэстэй яснуудынхаа хувцсан дээр аягүйх тулгуурлаж өдөр тутмын хувцсандаа шингээж гол элементүүдтэй аягүйх ашиглаж хийдгэлтэй загваруудаа. Яагаад ч юм үндэсний хувцсаар ингэж голж явуулсан? Үгүй одоо энэ ном дотор байгаа л да манай өвгийн зурцсан одоо олон үндэстэй яснуудын хувцсны одоо зургнууд байгаа дотор нь. Тэгээ одоо энэ чинь ингээд манай өвгийн одоо олон жил судалж зурсан бидний хойч үедээ үлдээсэн одоо Монгол үндэстэй яснуудын хувцсыг зургаар харуулсан байгаа тийм. Энд чинь ийм альбом одоо бидэнд үлдээсэн. Тэгээд одоо ялцчих нь уламжлал өвгийн аавын одоо энэ одоо уламжлал байна л да надад. Төрийн шагналын ардын зураач Ядам Сүрэнгуй дан ганц зурхаас гадна хувцас цагвар гэж юм өөрөө орцсон байсан юм биш үү? Энд жишээлбэл 50-аад оноос Монголын олон ясны хувцас гоёлын таймыг зурж бүгд найрамд Монгол ард улсын ардын хувцас гэсэн гар зургийн цомгийг 67 онд гаргаж ирсэн гэж байна. Тэгээд жишээлбэл одоо цогтойж киног бүтээхэд хувцсны загвар хүмүүсийн нүүр дүрийг зурж ирсэн гэж байна. Тэгэхээр чи одоо юмжир загвар зохион бүтээг явж байгаа нь зөвл юм шүү дээ. Бүр хувцас гэдээ явж байгаа нь бүр зөвл юм байна шүү дээ тийм ээ. Тэгээ аав маань бас ер нь бол тэр төрийн концертууд гэж болдог гэсэн тийм. Намайг жоохон бах дагуулад одоо ингээд оюутны газруудаар явдаг гэсэн. Одоо түрүүнийг яриа өгсөн нэг хичээ шүү дээ. Манай аавын үеийн баг оюуталчин. Яг хаа тухайн үед нь залуух хогтод манай аавын одоо загвараар хувцсыг нойж исэн. Тэгээ би одоо өргөжлүүлээд хамт тасан гэж ажилтгтай маш их баярлалаа. Тэгээд яалтчгүй нөлөөсөн. Би бол бүр даавн донд өссөн. Өдснүүд донд янз янзын гой чамин гой даавн донд өссөн болохоор ер нь бол даавар хараад ухаанаа алддаг тийм хөвгтөл ер нь дээ. Өнөөдрөөс Royal Academy оюутнуудаас ирсэн байгаа сонирхсан зүйлсээ бас асууж болно шүү, тийм ээ. За. Сайн байна уу? Намайг Цогт шиг гэдэг. Нэг найз минь надад ингэж хэлчихсэн. Чиний ажил мэргэжил яасан азтай юм бэ гэж. Тэгэхээр тэр нь болохоор би өөрөө ажил мэргэжилд аягүй дуртай, дур сонирхолтой. Ажлаа хинээс ч илүү чадварлаг сэтгэлсээ хийж чаддаг. Тэгээд ингэж энэ зүйлийг минь хараад найз маань тэгж хэлсэн байх. Тэгэхээр энэ шиг таны энэ дизайнерын мэргэжил яасан азтай вэ? Яг тэгэхээр та л өөрөө энэ мэргэжлийг хийх ёстой юм. Тэгэхээр тань шиг хүмүүс ийм дизайнерыг авах ёстой юм. Тэгэхээр танд баярлалаа. Мэргэжил шиг авч явж байгаад бас баярлалаа. Сэтгэл гаргаж байгаа. Маш баярлалаа. Яасан гоё үг ээ. Өөрөө өөрийгөө олох ер нь хэцүү байхаа та тийм ээ. Яадаг юм бол одоо яг хаа өөрийгөө олно гэж одоо би бол багасаа л өөрийнхөө ер нь ирээдүг тодорхойлсон байсан тийм. Гэхдээ яг тэрийгээ одоо ингээд бүр үнэхээр яг барьж авч хийхэд л тэрийгээ л одоо тэр цаг мөчн одоо таарахгүйсэн юм уу? Тэрийгээ л олохгүй л одоо айгүйх явсан. Янз бүрийн хүчин зүйл байсан л. Уран бүтээлч, зохион бүтээлч хүмүүсийг би нэг ялгаа нь ямар нэг юм үлдээхийг хүсдэг хүмүүс юм болов уу гэж бас боддгийн. Тэгэхээр та одоо яг энэ зүйлийг хийгээд ер нь юуг үлдээхийг хүсэж байна? Тийм магадгүй би бол одоо яг хоо мэдээж хэрэг хамгийн түрүүнд өвөө аавынхын эхлүүлсэн энэ сайхан үйлсийг нь өргөжлүүлээд одоо өөрийнхөө хойч үедээ бас өвлүүлэн үлдээх гэсэн л тийм зорилготой байгаа. Тэгэхээр энэ өвийг цааш нь үлдээх гэсэн үг шүү дээ тийм ээ. Өргөжлүүлэх хэрэг уян байгаа юм чинь. Тэгэхээр аксессуар дээр одоо их хүч хийж байгаа гэж бас тэ анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр охид өсгөөчүүд унаас таны дуурайгаад ингээ өөртөө юм их ч юм уу те богоовч цүн хүртэл хийж байгаа шүү үлээ. Тэгэхээр танаас үлгэр дуурай лавыг гэвэл бас харж үзэх юм байгаа болов фэйсбүүкээр. Монгол дээр бол одоо Sunshine гэдэг одоо блог байгаа. Sunshine blog гэд хайх юм бол гараад ирнэ. Facebook-оор бол Юмжир Fashion гэдээ хайх юм бол гарч ирнэ. Тэн дотор бас би ерөөхдөө үсээ яаж анзлах уу өдөр тутамд яг нэг ганц хоёр зөвлөгөөнүүд оруулдаг.
одоо хийсэн одоо ийм санаа ав гэсэн үднэс гар урдлын юмнууд бас хийж оруулдаг байгаа. Тэгэд өөрөө уг хүн чи их тийм даруух юм л да. Жишээлбэл одоо Ариуна Сүрэ Японд загварын шоугаа хийлээ. Катя Зол Нью-Йорк Fashion Week-т оролцлоо гэл энэ тухай бүгд мэдж байгаа хэрнээ. Тэртээ бүр 2009 онд Вашингтонд ингэ загварын шоуд оролцожсэн тухай яагаад ингэ хавдарсан юм бэ гээл. Саяхан ирэхгүй юу? Надад ирэхгүй юу? Бидний асууж чадахгүй байгаа зүйл байж магадгүй л дээ. Таны бас хэлье гэж бодож явдаг бас зүйл байж болох юм тийм ээ. Төгсгөлд нь та хэлээч. Яг хоо одоо ер нь бол миний эмэгтэй хүмүүс маань одоо маш уран байсан тийм ээ. Эртээ ирээс. Одоо яагаад одоо ер нь хүн заахтахайлцсан. Гэхдээ сүүлийн үед миний нэг гоё хэлмээр байгаа юм гэхээр одоо айгүй хүмүүс өөрснөө хуцаа хийж өмсөх сонирхолтой болсон. Sorry гээл одоо хаан тийм гоё сурчаар курс хичээлж байна одоо яаж ийм гэдэг айгүй хүнээс асуудаг л та. Тэгээ одоо маш их үлгэр дуурайл би өгч чадчихад айгүй баярлж байна. Бас нэлээд олон хүмүүс би олон шавтай. Дээлээ сурчхад ястай гэдэггүй. Одоо дээл үнэхээр гоё болж байна тийм ээ. Хуучин хэдэн жилийн өмнө дээлтэй хүн явж байвал баг хөдөөний хүн явж гин гэж хардаг гэсэн бол өнөөдөр нийгэм цаг үеэс өөр болоод байна шүү дээ. Тэгэхээр бидний гол ярьцны маань гол яриа бол хүн өөрийгөө олох тий чаддаг зүйлээ хийх гэдэг зүйл төрөн болцсон. Тэгээд анх орж ирээд юмжир 12 жил би мэрэгчлээсээ хөндөрсөн гэж ярихад их төөрж явсан болов гэдэг ойлголт одоо үгүй болчиход байна л да. 12 жилийн хугацаанд өнөөдөр энэ зүйлийг ингэж босгож ирэхэд маш олон зүйлийг нэмэлтээр сурсан юм байна, мэдсэн юм байна гэдэг ойлголт төрж байна. Амжилт хүсье. Баярлалаа. Өөрөөр хэлбэл баярлалаа. Бас энэ хөө сайхан номыг уншиж дуусгана. Харин зураг гэсэн чинь зурсан юм байна. Тийм баярлалаа. Тийм ээ. Зайлшгүй амжилт хүсье. За баярлалаа. Эзэн нэг өдөр юмжрийнхаа загварыг өмсөд цөмөрөө бас нэвтрүүлгээ өтлөх байхаа. За өнөөдөр бидэнтэй Mongolian Core Group-ийн хамт байгаа залуучуудаас асуух юм байна л да. Ган жахлантай яаж олвогдоо их гоё уран бүтээл хийдэг залуучууд байгаа л гэл. Тэгээд эсэн нэг хамтлаг оо хэдүүлээ танайхан. За яг одоогор хамтлаг гэж байгаа. Гэхдээ санаа байгаа. Бэлтгэлээ ер нь хийж байгаа. Юм ажил. Core гэдэг телевизээр гараадсан мөн үү жахаа. Тэгэхээр өнөөдөр бас манай Mongolian Core Group-ийн маань зохицуулагч нь бас ирсэн байна л да. Тэгээд хэдүүлээс танилцъя. Би Facebook дээр анх 4-р сарын 1-нд Mongolian Core гэдэг группийг нээж ирсэн. Монгол залуучууд core хийх тийм одоо юу гэдэг нь арга замыг нээх гээд. Тэгээд энэс холбоолоод айгүй олон дуулах хүсэлтэй залуучууд байдгийг өдөр бүр мэдсээр байна өнөөдөр хүртэл. Тэгээд энэ залуучуудыг цуглуулад нийлүүлээд 7 хоног болгон уулзч тайзан дээр гардаг тийм эвент зарладаг болсон. Тэгээ тэрнээсээ дамжаад манай жахан маань бас манай нэвтрүүлэгтээ танаа энэ дуулдаг олон авьяастай залуучуудаа ингээм хамтарч ажиллаулаач. Тэгээ манай нэвтрүүлэгт ийм тайз байдیں۔ Тэгээд энийг бас байнга ингээд ийм гоё айдуутай байлгамаар байна гэсэн тийм саналыг тавьсан. Тэгээ тэрэн дээрээс ярилцаад хамгийн ихэнд одоо манай группийн эдвэтэг гишүүд болох Гантлаг, Отхонбат, Золзя гэсэн энэ авьяастай 3 залууг өнөөдөр бас оролцуулаад байж байна. Тэгэхээр бол ингэ өөрчлөлтөд явах нь шүү дээ. Одоо дөрөвний зочин дүлгөөний маань нөгөө бүжгээр хүсэл сонирхлоороо нийсэн залуус шиг бас л дуу хөгжмөр нэгдэж байгаа залуучууд ахын тийм ээ. Амжилт хүсье. За баш баярлалаа. За гайхалтай. I try to beat you, so you're so hot that I'm melting. I fell right to the cracks, and I'm trying to get back before the cools out, and I'll be giving you my best. Nothing's gonna stop me but to wine and to win shit. Ricky needs to get my two and to win some glory, some I won't hesitate no more. No more, it cannot wait. I'm yours. Best believe
like me. Open up your place and then you're free. Look into your heart and you'll find love, 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 love. Listen to the music of the morning, people dance and sing. We're just one big family. It's your God-forsaken right to be love, 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 love. So I won't hesitate no more, no more. It cannot wait. I'm sure there's no need to complicate our time. Be sure this is our fate. I'm yours. Do you want to go the good chocolate? Oh, I will never want you. Well, open up your mind and see like me. Open up your place and then you're free. Look into your heart and you'll find the sky is sure. So please don't, please don't, please don't. There's no need to complicate, 'cause our time is short. It is our fate. I'm yours. So I won't hesitate no more, no more. It cannot wait. I'm yours. There's no need to complicate. Our time is short. This is our fate. I'm yours. Yeah, Mongolian Power Group-ийнхэн. Баярлалаа. Ойр дайжлагтай дуу хөгжим сонсох ямар сайхан хослол сонсож ийн бас их сайхан байна тий. Тэг Mongolian Power Group гэхээр group гэдэг айгүй том group гэж ойлгоо тий. Facebook-ийн group шүү. Тий. Том компани group биш тий. Сонирхлоороо нэгдсэн сайхан залуус байдаг. Уран бүтээлчд маань солигдоо дугаар болгон дээр сонирхолтой дугаар болгон дээр бид одоо шинэлэг сайхан зүйлийг л одоо үзүүлж бид ч гэсэн дэмжиж явна гэсэн үг тий. За. Дараагийн зочин. Дараагийн зочин. За би зочноо ер нь өөрөө гаргаад ирье. Эхлээ сурчлага үзэхгүй шүү дэвчөө. Тэгдэх үү? За. Болроо. Сайн байна уу? За. Сайн байна уу? За. Сайн байна уу? Танд нь таагаараа. Тэгэхээр миний зочин бол Болормаа. Тэгэхээр хэдүүлээ ярьцлага эхлэхээс өмнө Болормаагийн тухай хийсэн сурвалжлагыг үзвэл илүү та бүхэнд бас ойр байх болоо үзэгчд маань ч гэсэн сонирн байх болоо гэж бодож байна. Ингээд сурвалжлаганд анхаарлаа хандуулъя. Чингис хаан, Хувлаа хаан. Их Монголын эцэг өвгөд минь. Надад хүч чадал хайрлаач. Тэнгэр уул хайрхан минь. Надад ялах хийж үрч хайрлаач. Би Монголынхаа нэрийг гаргачлаа штэ гэж дотроо боддог лсэн болохоос би нэг яста өнгөхгүйс бат. Алий гэж ирсэн бодож байгаа юм. Сайн байна уу Болормаа? Сайн байна уу? За үндсэн төлөвлөс 4 урилга нэвтрүүлэгтээ намрын анхны дугаарыг таныг зочин болооч гэдэг урилга өгч байна. За баярлалаа. Үндэсний олон нийтийн төлөвлөс 4 урилга ток шоу нэвтрүүлэг мэдээлэлээр урьж байна гэж. За баярлалаа. Урилгыг таатаа хүлээж авлаа. Удахгүй 10 сард Монголын эмэгтэйчдийн анхны тулаан Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа. Тэгээд тэрнийхээ үйл ажиллагааг зориулаад бэлтгэлтэй орсон байна. Тэгээд нэвтрүүлгээр бүгдээрээ тогтоо олцгаая.
манай үзэгчид анх удаага бас таныг үзэж байгаа үзэгчид байж магадгүй учраас та өөрийгөө бас тэр түүхээсээ товчхон танилцуулж өгөөч. Би спортоор хичээлээд ер нь 14-5 жил болж байна. Тэгээд янз янзын сакс волейбол, саган бичүүдөө гэл ингээл явсаар гал Японд 5 жил про рестлинг гэдэг монголчууд бол ярьдаг хоо зодон гэж ярьдаг. Тэргээр бол 3 жил хичээлээ тэрийг зодог тайлаад тэрнээс дараа нь 2 жилээр MMA, UFC гэж ярьдаг. MMA гэж бас ярьдаг. Холимог тулаан энд нь болохоор саан бичүүдөө, кикбокс, бокс бүгд ордог болохоор холимог тулаан гэж ярьдаг. Тэр төрлөөр 2 жил хичээлсэн. Тэгээд тэр 2 жил хичээлэхдээ 10 тэмцээнд орсон. 8 ялалт, 2 ялагдaltaй байдаг. Тэгээд иймэрдүү амжилттайгаар Монголд бол жил гарны өмнө ирээд энэ төрлөө бас Монголд цааш нь хөгжүүлээ. Монголын хогт төгүүдийг бас энэ төрөлд ингээд түлхүүж хамдан оруулъя гэдэг зорилгоор ингээл том зорилт тавиал тэрнийхээ ингээл баг багаар явжлаа. Олон ахтай ч юм уу? Нэг ахтай, нэг ихчтэй, доороо 3 дүүтэй. 3 дүү нь эрэгтэй эмэгтэй. Ерөөс манайх 2 эрэгтэйтэй, 4 эмэгтэйтэй. 4 эмэгтэй. Манай аав ял энэс барьжий гээл тэгэл барайл энийг хүрээ заа гээл юм гагна гээл ингээл яг нэг эрэгтэй өвчөө өссөн. Гэрийн бор хар бур ажлыг бол ерөөхдөө аав маань надтай их айгуу дуртай. Саяхан 9 сарын 6-нд анх Монголын эмэгтэй тулаанчдын холбоо гэдэг толгоогоо байгуулад гिचлэгээ тамх тэмдэглээ авлаа. Зөвхөн эмэгтэй тулаанчдын том тулааны шоу хийх зохион байгуулахаар ажилдаа ороод 10 сарын сүүлээр болох болов гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Зарим хүмүүс бас хэлхийл байх л та тийм ээ эмэгтэй хүмүүс яагаад ингэ зодтолтоод байдгийг яагаад ийм тэмцээн хийх гэж байгаа утга учир юу байгаа гэл асуух л байх л та мэдээч хэрэг. Эмэгтэй хүн заавал над чиг бүгд ингээл амар зодтолт халбгүй ядчил тийм орой үж бие хамгаалах тийм анхын шатны мэдгэдэгтүүнтэй байх ёстой болов уу. Нэрээ үнэхээр манай бас хэцүү байгаа шүү дээ. Орой өдөж явж байгаа хүмүүс ингээл яма зүр цүнх мөнхөө булаалахаас авахлал янз бүрийн тэрнээс хэцүү юмнууд гарч байгаа. Тэгэхээр энэ бол маш чухал. Ялангуяа эмэгтэйчүүд өөрсдөө энэ сургалтыг хийж ийн гэдэг бол их гоё санагдаж байна. Нуулгүй хэлэхэд маш их шүүмжлэл байдаг шүү дээ. Энэ шүүмжлэлүүдийг яаж одоо хариулдаг вэ? Одоо ерөнхийдөө дэлхийн глобал тий айгу юм ингээд өөрчлөгдөж чинь зөвхөн эмэгтэй хүмүүс нэг гэрийнхэн бухар цугаал хоол ундаа игээл нөхөртөө ингээл аяг цагийн төхүүлж өгөх тийм үе өнгөрсөн. Эмэгтэй хүмүүс бид нэр адилхан нийгэмд хүч төрж орж эрэгтэйчүүдтэй алхаа нийлүүлэн алхах цаг болсон. Хүчирхийллийг төрүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүд ингээл ийм битүү хатуу ч юм уу ийм тулнаан энэ төрлөө илүү ороод Монгол омгшил гэдэг нэр өөрөө ч их тийм эмэгтэй хүнд наалдж сонсогдохгүй байна надад. Тэгэхээр ингээд хатууруулаад эмэгтэйчүүд ингээд хатууруулаад байгаа юм шиг энэ ойлголт бидгүй би эмэгтэй хүний үед ч юм надад арай хатуу сонсогдоод байна л да. Гэхдээ яхаа магадгүй л дээ мэдээж нэг би долларыг шүн болгонд таалагдах албагүй гэдэг шиг миний санал бүх хүмүүс таалагдах албагүй. Гэхдээ тодорхой нэг хэмжээний хүрээлний хүмүүс их санал тавьдаг л та. Би зарим нэг жоохон жодгоор байлтай хөвгтөд болраагч надад сонирхол байна. Би зодтолтож үзмээр хинт яаж хандах уу? Ямар холбоонд яаж би яавал ийшээ Монголдо зодтолтоод гадаадд зодтолтоод ингээд дэлхийн тавцанд явах уу? Яах уу гэл айгүй их асуудаг. Тэр болгоно би бас дотор нэр яах юм бол тоо би Монголын анх нэмэгтэй л гэдэг. Тэгээд эднэртэй ингээд гүүрнүүлж чадахгүй бол ашиг тусан байхгүй байна. Найз залуу байгаа юу? Одоогор байхгүй л дээ. Тэгээ би найз зайд ингээл заримдаа кек мек хийж өгвөл гоё ингээл янз янзын хоол их бис туртай. Тэнгуут манай найз гэдэг чиний наад нэг би ингээд үзэмжиш чинь ингээд дүнхээр нэг тийм ямар ч хоол мол тийм дүр байхгүй юу нэ айгүй сони юм аа. Кек мек хийгээд ирсэн жоох шиг. Нэг тийм царайндаа байхгүй битээ сони юм хийгээд байл та чи. Тийм биш байхгүй юу? Огнод эмэгтэй хүн байгаад байдаг. Тэрнээс илүү л би хоол унд хийгээл кек мек хийгээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүнийг бас ингээд гаднаас нь ингээд дүгнэх. Тийм миний асууж байгаа асуулт хүртэл тийм байгаа зү. Тэ найз залуу байна уу? Найз залуу авч болохооргүй үнтэй юм яриад байгаа. Нөжи дуун дээр ярьд штэ. Зөөврөө усан өдрийн бэлтгэл гээд тэрлэх. Үнэхээр л гэр оролоодын хүүхдүүд те зөөврөө усан өдрийн бэлтгэл лээсэн. Мод тагалах нь бас бэлтгэл. Тийм фэйсбુક мөхтөр чинь тэгээ хүмүүс айгүй гой комент хийчихсэн. Гол дайлангой залуучууд айгүй сонирм. Энэ нэг аваа суучдаг юм билүү. Энэгээр хүн айлгаад ч. Чи хүн зодуулаад хиндрээрээ хүн зодуулаад амарч юм уу ч гэдэг юм уу.
Тэгэл нэг тиймэрдүү нэг сэн коммент байж л. Хэлээр ойлголцохгүй тийм тохиолдол байдаг шүү дээ. Тийм үед арай өөр аргаар шийдчихв. Гүү би ер нь үнэхээр рингнээс бусад тохиолдолд хүч хэрэглэх гэсэн ямар ч асуудал байдаг. Яагаад гэвэл бас өөрөө хэлийн цэргийн дээд сургууль төгссөн хууль мэднэ. Энийг хүнийг цохвол би эсрэгээрээ би бас яах вэ? Ямар юм ард хүлээж байгаа гэдгийг мэддэг болохоор нэг тийм юмнаас айгүй хол ахыг бат. Бүр ингээд ертөнцид яагаад од болоод байна? Хоёр хамгаалагч зодсон гэдэг. Аа тийм байхгүй тийм байхгүй. Тийм мэдээлэл сонссон шүү гэхдээ. Гүү. Хоёр хамгаалагчийн нухч агараа авчлаа бодроо гэдэг тийм юм байлээ. Зарим нэг айгүй гоё ингээл уран мөгөөл за чи шүү, за чи шүү Монголын эмэгтэйчүүдийн нэрийг те бас дэлхийн тавцанд гаргаж байгаа амжилтсан хүмүүсийг эмэгтэйчүүд айгүй намайг ингээл дээр өргөн зайд гэсэн эрэгтэйчүүд нь болохоор яа на энтэй ямар хүн суух болоо гэл. Эсвэл бол тэгж ёо энийг аваас очихс хүн айлгаа гэл. Өнтөр рингэн дээр л тулаанч болохоос ш гэртээ ороод л нэг Батэрдэн авраг ихэнд хүүхдүүдэд авч шүдбүү үстэй гэдэг те. Тэгээд жишээлбэл ингээд хүмүүсийг харж хаад янз янзын ойлголттой тэгэл нэг за бүдүү хаадан тийм юм янз янзаар хараад нийгэмд хандаал ингэдэг. Тэр хандлагуудыг хараад чи хариу үйлдэл чи юу байдаг бол гэж бодоод байна. Уу яг одоо нэг бөхөр хичээлдэг, боксер хичээлдэг гэхээр бүх нэг юм мастунд нэг юм имиж байдаг шүү дээ. Нэг юм холгорж ихтэй царин бутан бүдүүн нэг юм том алхсан. Одоо тэр имижийг нөөцлөх хэрэгтэй болсон юм шиг. Эмэгтэйчүүд бидний зэвсэгч одоо нам юм шүү дээ. Тийм ээ. Одоо нэг бие хамгаалах хэрэгсэлч болно. Одоо тулааны урлагийн зэвсэгч болно. Харин тэгэхээр болроо одоо яриа ч юм уу эсвэл одоо хэрүүлч гэдэг юм уу хэл ам хэрэг хүчтэй хэрэлдэж үнэхээр чадахгүй ингээд салганаа зогсчтэй тэрний орон задлсан дээр үгүй задлах ч гэдэг тэгээ салган зогсож байгаа л тэгэл гараа юм тэрнээс ч нэг тийм хэл амдаа хэрэлдэж уралдаад байх юм байхгүй гэхдээ ямиг жоохон эвэр шийдэх дуртай зүгээр ингээд зүгээр ухаанаар ч их юм уу альва юм ихэд угаасаа асуудал их л байдаг штэ тийм ээ түрүү зуллагийн ярианаас би хийгчээсэн ажил нь болохгүй ингээл бухимдсан үед нь ч гэсэн таарж исэн л гэлээсэн л юу болов ингээл гой юм хийх юмсаа барих юмсаа гэл тэнгуутал дандаа л ингээл урд нэг юм хаалга хаагдал тэгэл нэг залуу хүн ингээд бас ингээл юм амар зоримг явж байгаа л ингээл жоохон шантраал ингээл урд хаалга хаагдангууд бөхөөд гээс нэг сонир санагддаг үе байдаг. Тэгтээ яг хуу нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгддэг гэж нүг байдаг шиг тэгээд шантраагүй тэгэл жоохон дор ингээл явж л байна. Заамдаад үзээ. Тэг зэ болох уу? Болно ална. Би хамгаалах ихний арга. Хангууд хоёроор нь хоёр талаас нь дайрах яа тий. Би ёстой. Зүгээр жапаа. Бодроо хоёр гарч. Санаачнаар өөрөө замтай гэж. Би аяж ин ачаараа. За бодроо гараад. Би хамаа алга замтай. Өсгөөчүүд бас ихний нэг юу зааж өгөх гэдэг шүү дээ. Яах чгүүгээр тий. Яг зүгээр жишээ нь зүгээр яг ингээд замдах яг ингээд гар тавихгүй байсан шүү дээ ингээд. За. Гар тавихгүй байлаа гэхэд одоо ингээл тавилчих жишээ тий. Эсвэл амархан. За би бариад авлаа. Ингээл яаж яаж за ингээ барьлаа за. Ерөөсөө амархан ерөөс гараа ингээд эргүүлээ. Арай жоохон хүнд юм хийлээ. За би бүр ингээ бариад авлаа шүү дээ. Тэгэл ингэн гот чи. Намайг яагаад байгаа чи. Би зүгээр надад энэ чанга зүгээр чанга. Энийг ингэ салгаал. Ингээл. Оо. За. Одоо чи жишээ нь болроо чин сэтгэлээсээ дурлж суух уу? Суун шүү дээ юу гэсэн үг юм. Чин сэтгэлээсээ дурлал хүн болгон суун шүү дээ. Айхгүй юу сая одоо чанга байна гэдээ яриа. Чи өөр чи. Болроо гэхдээ эмэгтэйчүүд тунаа модтой шүү дээ. Ингээ атгцсан байхад ингээд гарын тавьж чадах уу? Гэхдээ энэ ерөөсөө зүгээр айгүй амархан. Тийм үү. Зүгээр ингээл айгүй би бол чадахгүй байлтаа. Гараа ингээд эргүүлээд болоо. Гараа ингээд эргүүлээд болоо. Тий. Монгол омгшил гэдэг хэлэлт яг юунд омгшоод байна одоо? Үг түүхээр омгшоод байна уу? Бас юм дотроо бас монгол омгшилтай барахалтай байвал ядчил эмэгтэй хүмүүс гадны хүмүүстэй суухаа бас нэг тий байх гэсэн бас дотроо нэг тийм гордлого байгаа. Тэгээ нэг гадаадын хүмүүсийг дагаад явчихгүй байгаасаа Монголтойгоо суугаасаа Монголын залуучуудтайгаа байгаасаа Монгол цусаа цэвэр байлгаасаа гэдэг үүднээс бас нэг тийм мессеж маягаар гой санаа тийм ээ. Намайг рингний нэр Исүү гэдэг байсан л да. Исүү ч монгол ш тэгэл бас хэсэг бүлэг хүмүүс бас надаар дүгнэл эхэлсэндээ яг файтингийн урлагийн нэр хүрээний хүмүүс. Тэгмэд бас өөр гэсэн нэг жижиг орон зайд бас монгол гэдэг нэрийг дуусгаж чадсандаа бас баяртай л.
Ягаад чухам гадны хүн манай студид ер нь энэ сэдвээр яригдчихэж байгаагүй л те. Ерөнхийдөө харахад айгүй амар эмзэг харагддаг л та. Ингээл тарган баян гадаадуудаа нэг айгүй хөрх охтууд суугаал ингээл хүний зарим нэг нь шүүс олоол те. Гарынхаа шүүс олоол яваал ир чинь байж боломгүй асуудал байхгүй. Энд чинь монголчин бид нар чинь хідүүлэх нэ үлээ. Тэр дунд чинь эмэгтэй хүмүүс нь хідүүлээ үлээ. Тэгэд ингээд яваад байвал Монгол цус гэдэг чи юу болох вэ? Тэгвэл чи Монгол залуусын талаар юу гэж боддог вэ? Гой стилтэй гой айгу царайц гой би элдэн гой болоод байгаа юм. Тэгээд яг монголоо гэсэн сэтгэлтэй нэг хужаандрыг ингээл муусаа хужаандар Монголд орж ирлээ мэрлээ. Та нар маанар гэдэг хэрнээ ясам дээр өөрснөө барилга дээр очиж барилгаа барихгүй шүү дээ. Замаа барихгүй байгаа хэрнээ. Тэгээ хужаанар ирээ барилга барингуутал та нар хужаанар оруулж ирлээ гэдэг. Тэгвэл давай чи өөрөө очиж барилтаа гэхээр үгүй би чинь боловсралтай хүн тий юу ярьж байгаа би юуж барилга барьж яадаг ингээд тэгсэн хэрнээ тэр ажлаа хийхгүй ээжиж хужаандрыг муулаад дагаа нэг тийм жоохон юу гэмдэ нэг цагаан цагтаал хүмүүс амар их байгаад байгаа шүү дээ. Хүчтэй хүн хүч хэргэлдэг юм байна гэдгийг би сурж байна. Тий одоо пивний одоо шил толгойроо шитгэхэд одоо тэр хүнийг бол яаж одоо эсэргүүцэж болохоор байхад бол ингээд яваад байдаг тий. Маш олон хүмүүс бас сураас тий. Өнөөдөр их олон хүчтэй хүмүүс, хүчгүй хүмүүст хүч хэрэгэлдэг. Тэр бол ерөөсөө мондгийн шинж биш тийм ээ. Тэр бол арчаагүй шинж. Толгой хоосны шинж байхгүй ерөөсөө. Амжилтсаа. Баярлалаа. Баярлалаа. Студид өргөцсөн хоёр бүсгүй маань дэнсэлж үзвэл шал өөр байлаа тийм ээ. Ер нь зочин болгон л өөр байдаг л да. Гэтэ яг өмнөх зочтой болох нь ажил мэргэжлийн хувьд бол адил төстэй хүмүүс бол мэдээж хэрэг ирж байгаа. Гэхдээ л хувь хүн болгон өөр өөрийн бодолтой өөр өөрийн юм сэдвэр ярилцж байгаа учраас бүгд л өөр болж юм л гэж бодож байна. Тэгэд хүн болгон л өөр өөртөө хүлээж аваа. Саний ярьсан дээр за чахуу бол ер нь дэмжиж тах шиг байна. Ханхуу жишээ нь эмэгтэйчүүдийн тулааны спортыг хэр дэмжиж байна? Ганц эмэгтэйч биш ер нь эрчүүд ч гэсэн хоорондоо зодлоход үзэхэд бас хэцүү л байдаг л да. Сая болроотой ярилцаад дуусны дараа бол харин бодол болоо их эерэг боллоо. Тий би бас яг анх болроотой олцохтой арай шиг бодолтойсэн. Тэгээд болроогийн нөгөө Японд байхдаа ингээд дэлхийн янз бүрийн тамирчидтай одоо стажийн тулааны спортоор хүч үзээд яалтай байгуулад жинхэнэ нөгөө өөрийнх нь яриадсан Монгол омгшил төрийн далбагаа ингээд явж байгаа тэр бичлэгүүдийг үзэхэд бол айгу гоё мэдрэмж төрсөн л дээ. Энд чи зүгээр нэг зодон биш юм байна. Гэдгийг бас спорт юм би ойлгосон. За ингээд нэвтрүүлгийн маань хамаарт өргөцсөн Бүрбаатартаа баярлалаа. Урилгыг маань хүлээж аваад ирж байгаад тэгээд би өмнө хэлсэн тэр айргийн ертөнцийг хэлсэн айргийн тэмээ бодолд өнгө нэмсэн хөг нэмсэн тэр их гоё халуун дулаан яриаг өнөөдөр энд үзэгчтэйгээ хуваалцах цаг болж тэ ингээд үзэгчтэйгээ мэдчлээд өөрийгөө бас илүү дэлгэрүүлж танилцуулах байхаа. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бүрбаатар гэдэг зураач мэргэжилтэй. Тэгээд лимф хөгжим тоглох хоббитой. Тэгээд эхнэр 3 хүүхдээ хамт амьдардаг тийм л залуу байна. Өмнө нь нэвтрүүлэг үзчихсэн үзэгч байлаа. Өнөөдөр хамарт нөрөгцсөн зочин боллоо. Анхны мэдрэмж ямар байд юм бэ? Маш их сандардаг. Юусээ сандралт гэдэг. Биднэрт лимфний хаянаас нэг богинохон тоглоод өгч. Тэгвэл би ч тавих гэж байна. Нэрээ шууд тэгэл да. Лимфийг та зүгээр сонирхлоороо сурсан юм уу? Тий, багтаа нөө хонголдон кино гарч ирсэн баг. Тий. Анх гарч ирсэн тий. Ингээл үлддэг. Үеийнгийн хүүхдүүд бүгдээр ингээл лимф сонирхолд ингээл үлдээдэг байсан. Тэгээ тэр үед өөрөө тэдэртэй идэх сонирхож тоглоол тэгсээр гал ерөөсөө яванда баг багаар ингэсээр гал тэгэл ерөөд одоо ер нь баг юм гайгүй нэг гайгүй ч хотлоо өнгөрөөд сонси тэгээд тэмээ өөрөө хийдэг байсан тий. Тэр үед хийдэг байсан. Яаж хийдэг байсан? Орны цаг оройдаг байсан шүү дээ төмөр. Тэрийг ерөөс ингээд гутаг хатаас юу идэх ингээд нүгэлж байгаа лимф ин. Тэгэл ихний удаа нөөт нь гайгүй болцсон чинь манай найзууд эдэр хийгээд үгээд айгүй цэцгээд яваа. Тэгээд нөгөө
Тэр үед чинь одоо 10 үдтэй л 5 6 дугаар ангид л байсан. Тийм жоохон байна. Тийм. 90 цагаан болж мөргээд ардын тоглоод үзүүлчих. Хүрбаатар маань энэ лимфний аялгуунуудаараа цомог гаргаж байгаа тийм ээ. Тэгээд хэрвээ хүмүүс гээд 3 цэгтэй тэгж нэрлсэн цомгоо гаргаж байгаа. Нийтдээ хэдэн уран бүтээл багтаж байгаа вэ? Нийтдээ 10 дуу. 10 дуу ингэж 10 дуу тэр одоо Анир студио шүү дээ. Анир студийн найруулагч Алтан Уяг гээд залуу битэр бас хуучин бас найзууд. Тэгээд би одоо удахгүй нөө уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Тэгээд үзэсгэлэндээ зориулаа. Тэгээд нэгэнт л үзэсгэлэнгээ гаргуулж хүмүүст өөрийгөө таниулж байгаа юм чинь бас юу чаддаг бүгдийгээ бас нэг үзүүлчихье гэсэн бодолтой. Тэгээд Анир студиор очиад уягаатгаа уулзсан чинь би нэг юм лимд болоод нэг CD 2 3 дуутай гэж л ярьж л орж байгаа юм л. Тэгсэн чинь өөд юу ярьж байгаа юм чи 10 дуу гарга. Бүр тэгээд бэрхжлийн тэр студи дээр юу бичлэгэнд ороод. Тэгээ би урд нь явахтай өөр бас энэ тэнгэлийн бүлээгэл явдаг байсан. Яг мэрэгжлийн студи дээр очиад лим бүлэглэхэр чи бүр шал өөр ертөнц болоод явчихсан. Би юу л гэж бодсон уу? Энэ чинь өшөө юм гоё тансаг, өшөө юм гоё ийдэг юм уу те. Тэгээд яг тэр бичлэг хийлгэж яхад яг энэ үзэгчтэй үе сууж байгаа юм шиг л. Яг л тэрийг огшоол өөрөө ирэхгүй ингээл те. Гоё мэдрэмж л байгаа юм л та. Яг тэр мэдрэмжийг одоо мэдрэгдэж л та. Өмнө нь би Хүрбаатараас асуух гэснээр за нэвтрүүлгийн үеэр асууя орхицээ. Цомгоо яагаад хэрвээ хүмүүс ардаа 3 цэг буюу орхитостой тийм ээ үлдээ тэгж нэрлсэн юм бэ? Үр тамд байгаа жижигэд дуудаг штэ. Тэр дуу маань хэрвээ хүмүүс гэд эхэлдэж штэ. Яг тэр дуугаар эхэлж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө талдаа тэр дуун дээр чинь хэрвээ хүмүүс цэцгэн бол хээр талын хэн цэцгэн сарнаа нь бий гэж хэлдэг те. Яг тэрнтэй адилхан хэрвээ хүмүүс бүгд одоо цэцэг шиг байвал эсвэл хэрвээ хүн болгон сайхан сэтгэлтэй байвал те. Эсвэл хүн болгон зовлонгоо те. Аж аргалтай байх юм бол амьдрал бас ямар байх юм бол доо. Тэр дунд нь би бас яаж явах юм бол доо гэж бодоод те. Гэхдээ одоо ч бас болж л байна л те. Урьж авчирсан зочноо илүү дэлгэрүүлж танилцуулах бяцхан сурвалжлагад анхаарлаа хандуулаарай. Эндээс бас Хүрбаатрыг илүү дэлгэрүүлж таних болно. За, сайн байна уу? За, сайхан юу байна да? Сайхан намарч чинь үү? Дөрөв урилга гэд нэвтрүүлгийнхээ зочноор барихаар урилга бариад хүрээд ирлээ. Тэгээд бүр зориуд урлан дээр чинь ирээд удахгүй үзэсгэлэн нэгдэх гэж байна. Тэгээд энэ нэг уран бүтээлүүд чинь дунд урилга өгье. За баярлалаа. Тэгээд манай Хүрбаатрын гэр бүлийн хүн мөнх толтойгоос уулзъя. Ер нь үзэсгэлэн гарах гээд бас танай өмнөх завгүй ах шиг байна л да тийм ээ. Одоо юмс үзэсгэлэндээ бэлдээл. Артлын хариуцал. Тий, артлын хариуцал байж энэ да. Манай дөрөв урилга нэвтрүүлгийн зочдын арт талд дандаа их гайхамшигтай гэр бүлүүд байдаг. Тэр ч үднээсээ өнөөдөр бас миний одоо ирсэн Хүрбаатар гэж зочны маань гэр бүлийн хүний хувьд одоо анх гэр бүлийн амьдрал эхэлж ирсэн. Мэдээж хамтдаа амьдраад бас 3 хүүхдээ ээж аваа болцсон байна тийм ээ. Одоо бид ч одоо анх 99 онд амьдраад анх гэр бүл болсон. Одоо тэгээ 3 хүүхдээ ээж аваа болцсон явж байна да. Тэгээд одоо тэгэл одоо Хүрбаатрын бол өстэй 100% арт тал нь болол явдаг. Үргэлж хамт байдаг. Тий, үргэлж л хамт байдаг. Одоо юуд ч явсан цог л хамт л явж идэг л да. Яг хэрэг арт тал болол гэр орно гэл яагаал. Одоо хүүхдүүд нь хэдэн настай хүүхдүүд аа? Одоо манай хүүхд чинь том нь одоо 13 та, бага нь 3 настай. Дундх нь 10 настай. Том нь одоо 8 дугаар анги. Бага нь дунд нь
5 дугаар анги. Баг маань бол одоо гэртээ цэцэрлэг олдохгүй л шнэ. Тиймэрхүү л одоо хүүхдээ хараад одоо нөхрийн үзэсгэлэн гаргаж байгаа болохоор жоохон тэрэндээ бэлдээд жоохон юу л энэ. Юу эс тохиолдох вэ? Тэгээд яг энэ амьдралынхаа өөрийн туулж өнгөрүүлж байгаа бүхний тухай зах цухаасан ч болов манай үзэгчдэд бас ярьж өгвөл тийм ээ бид чинь элен далангуул үзэгчтэйгээ ярилцдаг хүмүүс шүү дээ. Анх заагээ суухад амар их эсэргүүцэл их байсан те. Бид дээр л одоо 2 талаас нь л хоёлоо хоосон. Манай хашаа надаа ингээд гэр яриад анх амьдарчсэн те. Одоо бол ямар ч тэр бүх юу саад бишэлийг даван туулаад одоо бол сайхан амьдарч байна. Урц одоо ингээ 3 хүүхэдтэйгээ урцсан болоод явж байна. Одоо итгэлээ чинь төрүүлсэн яг юу байсан юм бэ? Ямар ч юм надад хань болох хань нэг л би бодож тохоо идэ тэгэл ямар ч соцсон та. Анх бол манай ээж ах бүгд эсрүүцээд тэр битээр ямар ч сууна гэл хоёлоо бүр оргож хүртэл явж ирсэн те. Тэгэл одоо бол манай бүгд л сайн шүү дээ. Одоо ингээл хамт гудамжинд хамтдаа явах ч юм уу? Гэртээ хамт байх эднэр ямар үед хамгийн хэцүү байдгийг, ямар үед хамгийн сайхан байдаг? Хэцүү үе ч гэдэг байхгүй те. Гэртээ хахад нэг хүүхдүүдтэйгээ ингээд инээж хөрөө бүгдээр тоглож тэр нь сайхан байдаг те. Ямар ч битээр хэлээ өөрсдөө хүүхдээ өсгсөн шүү дээ. Ямар ч хүн туслаагаа битээр өөрсдөө л өсгсөн те. Пүрбатар яг одоо ажиллаж байгаа энэ бүтээлээ бид нар танилцуулаад чинь нэг танил газар л харагдаад байна да. Яагаад энэ газрыг жоохон онцлоод зурж байгаа вэ? Би өөрөө биод өсч төрсөн. Тэгээд уран бүтээлээ хийж байхдаа хамгийн сүүлийнхэн зургийг сүүлийгч байх вэ? Одоо нэг төдслөндөө тий. Тий хамгийн сүүлийнх гинэ. Хөдөлсөндөө зөрөөдөө нутгийн биогийнхаа зургийг зуръя гэж бодсон. Тэгээд энийг ерөнхийдөө дуусгаад биогийнхаа 10 дугаар сургуульд бас биелгэлэх тийм санаатай байгаа. За сургууль нь яг аль вэ? Манай сургуулийг энэ л харагдах хууц. Тэгээ би өөрөө энэ байранд амьдарч ирсэн. Хэдэн жил амьдарсан? Би чи биод ер нь 18 хүртэл амьдарсан шүү дээ. Ерөөсөө энэ биод төрөл биод өс төрсөн ерөөсөө миний л уугуул нут гэсэн үг шүү дээ. Биод намайг багахад 10 жил хавц сурж ирсэн. Анги хамт бол манай үүрж дүүрж ямар ч сургуулаа төсөн төгсдөл намайг үүрсээр үргэлжил хамт байсаар тэгээд бид нар сургуулаа төгсөн би ангийнхаа хамт бол үргэлж санаж бодож явдаг. Тэгээс хүн харахад би бол ингээд хүн харахад хөөрхий хөгжлийн бэрхшээлтэй хүн ингээл хөөрхий л гэж хүмүүс хардаг байх л та. Би тэгтээ хөөрхийлэх дурггүй. Би бол сэтгэлдээ болоод ерөөсөө ямар ч тийм хөгжлийн бэрхшээлтэй хүн бол биш байхгүй. Хүн юундээ хамаг бол ухаан саруулаа байвал тэгэл амьдэрч болдог байхгүй. Тэ. Тэ хамаг бол итгэлтэй л хэрэгтэй шүү дээ. Тэр урлагийн төлөвлөгийн хамгийн сүүлийн зочин байгаа өнөөдрийн хувьд шүү дээ. Хоёр багын зурдаг байсан уу? Би багада их зурдаг байсан. Миний үед чинь яг жоохон багт. Зурагт ер нь одоо Монгол телевизэд нэг орц телевиз хоёр л гардаг байсан шүү дээ. Гэртээр хичээлээ хийгээл дууслаа, даалгавраа хийгээл дууслаа. Тэгээ тэр үчи форум өмсдөг. Форумынхаа захыг угаагаал өөрөө ойдог байсан. Тэгээ ойчаад тэгээд ерөөсөө хийх ажил байхгүй. Амьдралаа нэг тавьчихын ч гэсэндээ нэг эргэж нэг дурсаач нэг кино зургаас хүүрэх гэдэг шиг тийм ээ хурдлуулад. Ер нь их л юм гэж бодсон. Яг нэг өдөө би бодож байсан. 10 хэдтэй л би гашааны болонд ингээс утас. Ирээдүйд би одоо юу болдгийг болдоо гэж бодчихсон. Яг тэр санаанд ордог байхгүй одоо. Тэр үед ямар ч амьдрал байхгүй байсан гэж. Ягаад гэвэл бүх юм ингээл нэг л харахгүй тэгэл миний амьдралыг ирээдүйд юу хүлээж байгаа бол гэж бодхоос нэгээс нь харахгүйсэн л та. Тэгээ эргээд ингээ харсан чи ийм юм энэ зүйл хүлээдэг байж дахиад өшөө бүр гоё зүйл хүлээж байгаа байхаа л гэж би боддоо. Саяны ярианаас би нэг зүйл асуумаар байна л да. Хүний амьдралд заримдаа эргэлтийн цэг гэж байдаг тийм. Таны амьдралд тийм зүйл байсан уу? Хүний амьдрал дандаа энэ сонголт гэдэг байна. Жижигхэн нэг сонголт байсан хүн тэрийг өөрөө анзаарахгүй гэж байгаа. Тэр нь жишээ нь бүхэд өөрийнхөө амьдралын шийдгээр ч юм уу өөрийнхөө амьдрал том өөрчлөлт ирэхээр дандаа тийм сонголтууд хүн болгоод байдаг байх л та. Тэгээ хүмүүс жишээ нь өөрснөө тэрийг анзаарахгүй те. Энэ жижиг жишээ нь би ингээл бодоход нэг хүн тамхи би бол тамхи татдаг байсан те. Тэгэхээр би эргээд тамхинаас гараад эргээд ингээ харахад би ерөөсөө яагаад тэрийг би хэрэгэлдэг байсан юм болоо. Яагаад би тэр тамхиг татдаг байсан юм болоо те. Эргээд тамхичин хүний байр сууриас биш. Тамхичин биш хүнээс байр сууриас эргээ харахаа шал утгагүй санагдаж байгаа байхгүй.
Ингээл төхөө үед би өөрийгөө хортуулж байсан, өөрийгөө мэддүүлсэн биз дээ. Ингээл ер нь хүний амьдрал дандаа ингээд сонголтууд явдаг гэж би ойлгоо. Тэгээ хүмүүс чи буруу гэж мэдсээр тэрийг хийсээр байгаа сүлдээ өөрт нь зүв чимсэн санагдаад явцдаг тий. Тэрнээс болоод амьдралд нь ямар ч өөрчлөлт гардаг гэж. Амжилтанд хүрж яваа эрчүүдийн ард талд хүчтэй бүсгүүчүүд байдаг гэж ярьдаг штэ тийм ээ. Тэгэхээр хүмүүс хажуудаа байгаа ханаа нэг их тоох уу тийм энэ ч одоо надад ямар нэг тус болсон бэ гэж боддог хүмүүс бас байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тийм учраас яг хажууд байгаа эхнэр бол танд бол маш их нөлөөлсөн байх гэж би бодоод анх яаж танилцсан болоо гэж асууж хэлсэн юм л да. Яг яагаад тэгэхээр би хандаа ингээд уулзаад над туслаад намайг түрээл те ингээд янз бүрээр туслаад яг тэр болгонд би ингээд баярлал тэгж байгаа л эндээ сэтгэл татагтал те тэгэл хантайгаа би суудсан л. Ханы яриг сая үзэхэд бит хоёр бүр эсэргүүцлийг туулахтаад оргосон гэж ярьсан те. Энэ хоёрыг оргож ийн гэхээр бас сан дүр зураг буугаад байна. Ханаас хаашаа орох? Тий. Ханаас хаашаа яаж орохгүй, шөнөөр орохгүй, өдрөөр орохгүй. Өө ийм юм болсон тэр чинь. Тэр чинь мэдээж хоорондоо ингэ сэтгэл мэдээд амьдрий те. Яг ингээд мэдээж эдний гэр бүлийн дэлж байгаа юм л тийм. Тэр яа сууж хахад би бас нэг гадуур явдаг байсан гэдэг шиг тэндэг байсан те. Тэгээд бас манай хайны чинь ах нь миний найз ахгүй юу. Тэгээд би найзтай ирсэн сууж агаад тэгээд яа тэр суухаар болоод ингэсэн чинь мэдээж над чи хүнтэй ямар ч хүмүүсээс охиноо суулгах бусдын дуртай ахгүй хэл та. Тэгэл тэр үе чи би ч одоо яах вэ бас л мэдээж өөрийн дээрээс нь би өөрөө ч бас тийм амьдрал боломжийн болцоотой айлын хүмүүс шүү дээ. Тэгэл мэдээж би бол ойлгож л байна. Тэгээд манай хүн дээр чинь өдөр нөхөдөл чинь суулгах гэж яхад оргоод тэгээ би хичээндээ очив. Хичээндээ очиод ерөөсөө ийм болчлоо бид тэр ингээ суухаар болчлоо одоо. Ямар арга чарга вэ? Яах вэ гэсэн чинь ихч маань ерөөсөө шууд гэр хүч. Буцаал идэв. Хатаг өрөөл. Тэгэл манай ах トゥ гийн нэг настай хүнийг дагуулаад манай их өдөр бүдэрээ тавьгаал орсон. Тэгэл хатаг өрөөд сүү өрөөд ингээд орохоор чи хүн чинь бас яаж чадахгүй тэгээд шууд толгоцсон байж тээ. Гуугаад. Тэр нь студид орж ирснээс хойш Бүрбаатарын ярианд найзууд гэсэн үг айгу олон сонсогдлоо. Их олон найзтай бас их үнч найзтай юм шиг санагдаад байна л да. Ер нь найз нөхд гэж таны хувьд юу? Найз гэдэг маш чухал та. Хүний ер нь бас л нэг амьдрал ханаа сонгодогтой адил хүний найз гэдэг чинь бас л яг амьдралын шалгуураар бас сонгогдоо явждаг тий. Зүгээр нэг миний найз гэж сайхан яриа явдаг хүн бол найз. Яг тань л гэж болох юм тий. Хүний амьдрал тодорхой хэмжээгээр тэр хүний төлөө санаа зовоод тэр хүн тодорхой хэмжээ ухаантай заавал эд материалын тусалцаа үзүүлэх албагүй чинь сэтгэл санааны үнэтэй зөвлөгөө өгч чаддаг нэг нэгнийхэн төлөө санаа зовж чаддаг тийм л найз. Зовж байгаа цагт аль цагт үйж чаддаг тэр хүнийг би найз гэж боддог. Тийм Меркури зах дээр би тэнтэй хэд удаа тааралцсан л байсан л да. Тий. Тэгэхээр хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг байх л та. Янз бүрээр хүлээж авна. Гэхдээ ихэнхдээ бүгд л баярлалаа гэдэг үг л хэлдэг шүү дээ. Бүгд л баярлалаа. Түүнээс би тэнд өөрөө баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм баггүй тий. Тэгэд хүмүүс дандаа баярлалаа гэдэг үг. Яагаад тэгдэм бол та тэрийг бодож үзсэн л багт. Үгүй мэдээч би тэрийг бол ойлгож байгаа. Тайзан дээр нэг хөгжимчин нэг хүнийг дуучаад хөгжим тоглоно шүү дээ. Тэгэхээр чин хүмүүс алга ташаад баярлалаа хэлдэг шүү дээ тий. Тэрнээс ялгаагүй. Тэрнээс ялгаа нь юу вэ наа л гэж би хэлмээр байна. Бүрэн бүтээгүүлэлтэй гартаа тэгээд годомжинд архиугаа тасарсан хүмүүсийг хараад юу бодогддог бол гэж асуумаар ах юм. Яг нэг өөрөөр би ч өөрөө яг бас тийм нэг хүн харахад одоо л нэг сайн хүн биш дээ. Бас яг тэрнүүдээ хүн чинь алдаж онддог амьдрал шүү дээ хүний амьдрал. Тэгээд алтан дээрээс дандаа суралцж явах хэрэгтэй. Тухайд би бас дандаа яг хэнтэйгээ суухаас өмнө бас л нэг эвгүй нөхөр тий. Бас л Меркури студ энэ байхгүй. Юу тэр үе чи Меркури студ бараа сургаж байгаа. Тиймэрхүү бас уух үед уудаг л байсан. Хүн юу нэг яг эцэст өөрөө өөртөө тултаад идэх. Энэ дотор ч нэг сайн муу хоёр нөхөр л дээ. Энэ зүгээр штэ гэхэд. Таны хувьд
ер нь аз жаргалтай амьдрал гэж юу вэ? Өргөө бол баян, хүчингүй бол жаргал гэдэг шүү дээ. Хайрлах тусам хүүхдээс айгүй гоё ингээл энерги айгүй гоё яриа гардаг. Том үнээс ухаантай ярьдэн шүү дээ. Яг тэр үед л надад хамгийн аз жаргалтай. Тэгээ яг хантайгаа ингээ бүгдээрээ гэртээ ингээ сууж байгаа. Анх аав болсон үеэсээ товчхонд орсооч яаж баярлалтай өгдлөө. 13 жилийн өмнө. Өстө босоод гүмэр лсэн бах та тийм ээ. Босч гүйдэг байсан бол босоод гүйчихлээ. Имэс бах гэж би бодож байна тийм. Юм чи айгүй гоё мэдрэмж төрдөг лээ. Тэгэл минийхөө гэх миний дөө мөөч гэж. Эхлээд нэг л бүх юм сонирн байгаа юм чи анхны юм мэдчих болохоос юм шүү дээ. Надад болон энэ сууж байгаа бүх оюутнууд тэгээ хүмүүс болохоор та боломжгүй зүйл байдаггүй гэдгийг бас харуулж байна. Тэгээд маш их талархаж байна. Тэгээд үүнээс гадна хэцүү шантарсан үе юм уу? Ямар нэг бухимдсан үедээ та юуг бодож юу руу тэмүүлж тэгээд урагшаа тэмүүлдэг вэ? Тэгэхээр бэрхшээлтэй зүйлийг хүн өөрөө их томоор хараадах юм бол тэрийгээ бүр давж чадахгүй өөрөө доош нисээрээ читгалчдаг. Харин тэр бэрхшээлийг нэг жижиг юм тэрнээс том харин цаана бишээ том миний том мөрөөдөл миний том зорилго байгаа шүү те. Тэгж л бодчих юм бол тэгэл бэрхшээл үүдэж шалж байгаа. Та энэ тэрэгцтэй иргэдийн холбоонд энэ тэрэгцтэй иргэдийн холбоо гэж байдаг те. Тэнд юу та хамрагддгүй. Одоохондоо би яг өөрийнхөө амьдралыг л авах чадaltaй тий. Өөрийнхөө амьдралаар явж байгаа хүн л бусдад одоо жишээ нь туслаад юм уу эсвэл тэнд ээж яваад хамрагдаад ингээ ямар ч надад болцоог өнөөдрийн үед бол байхгүй байхгүй. Яг хаяа очиж уулзна. Сая сурвалжлагаас бол зургуудаас нь ердөө зах цухаас нь л харсан. Яг боддоор харъя гэвэл үзэсгэлэн хаана нэлээ. GD компани Баатар гэж залуу байна л т. Бас мундаг залуу. Тэгээд тэр залуу маань буцаар яриа сураглаад өөрөө орж иж уулзчаа. За тэгээд уулзаад төсөлт маань бас энэ бодигээд уран зургийн галерей бас нэгтгэж байгаа. Тэгээд тэр нь болохоор их шөнө хүмүүс галерей гэхлээр зүгээр нэг том талбай дээр ингээд ханд үлгцэн зураг гэж ярих. Зүгээр тэр орон сууцныхаа орцонд нь галерей бий болгож байгаа маа гэдэг. Тэгээ энэ хамгийн анхных нь энэ галерей хамгийн анхны зураач чи байгаад үзлэнгээ гаргаач гэсэн саналыг тавилаа. Тэгээ тодорхой хэмжээгээр бас надад бас дэж үзлэн гаргах зураг энэ зурагт материал энэ хэвчээ штэ. Тэгээд яг тодорхой хэмжээгээр надад тусал дэмжигээд тэгээ Баатраа маань намайг анх энэ үзлэн гаргахад бас хөшүүрг болж гисэн тийм. Тэр юусаг бүр Баатраа тун утахгүй одоо орцондоо орон зургийн галерейтай орон сууц бий болно гэсэн үг үү? Орон сууц манд бий болцсон. Өө за. Ямар сонирхолтой. 27-нд болно. Энэ сарын 9 сарын 27-нд. Дөрөв урилга нэвтрүүлэг маань үргэлжилсээр гэхдээ үзэгчид та бүхэн яг одоо Volley Art Gallery-д ирсэн байна. Тэгээд Бүрэг Баатар маань энд зөвхөн уран зургийн үзэсгэлэнгээс гадна лимбиний аялгуунуудаараа хэрвээ хүмүүс нэртэй цомог гаргасан тэр цомгийн нээлттэй бас хамтдах хийж байгаа. Ингээд одоо бүгдээрээ миний зочинтой очиж уулзъя. Мэдээж анхны бие даасан үзэсгэлэнгийн нээлттэй хийж байгаа сэтгэл нь ямар байгаа бол бүгдээр хамтдаа явъя. Тэрийн нэрийн өмнөөс Монгол улсын соёлын тэргүүр ажилтаа гэдэг Баяр хүргэе. Баярлалаа. За тэгээд мэдээж анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргана гэдэг хичнээн сэтгэл тогтолсон мөч болохыг магадгүй яг одоо мэдэрч суугаа бах. Тэгээд бидний нэвтрүүлэг маань энэ галерейгаас үргэлжилж байна. Бүрэг Баатрын сэтгэлийг сонсож уулзъя. Өнөөдөр миний өдөр маш баяртай өдөр байна. Маш олон жил уулзаагүй найз нөхдөйгөө уулзж энэ тэгээд энэ олон сайхан хүмүүсийн гоё тэр сэтгэлийн тэр гоё билийг өнөөдөр хүлээж авлаа. Өнөөдөр би төр засгаас шалын тэргүүний ажилтан хэмээх энэ алдар цолыг авлаа. Энэ бол миний хувьд Бүрэг Баатраа одоо дөнгөж эхэлж шүү. Өшөө чи юм хийх ёстой шүү гэсэн тэр гоё чин ирэмцлийг би олгож байна. Өшөө би юм хийх ёстой маань энэ бол дөнгөж эхэлж байгаа шүү гэдгийг би ойлгож байна. Харахад дутуу яж болно. Харин бүтэн амьдарч болдох юмаа гэдгийг нотлохоо болж амьдарч явааг одоо үзэгчтэй харлаа. Бүрэг Баатартай урилга хүлээж авсанд баярлалаа. Уран бүтээл нарийн байг амьдрал ахын өөдөө дэшээ бай гэж хэрвээ. За баярлалаа. Манай үзэгчдэд хандаж өгч байна.
Миний амьдрал тийм болцоотой биш л дээ. Гэхдээ би өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун дүүрэн байдаг. Тэгээд хүн ер нь ажиллаж хөдөлмөрлөж чадна гэж л бодож явах юм бол бүхнийг чадна шүү. Тэр төсөн Монгол хүмүүс бол ямар агуу хүмүүс үйдэг вэ гэдгийг нэг л өдөр дэлхийн зочинд харуулах байхаа тий. Тэгж л бодож явдаг. Тэгээд над тусал дэмждэг найд нөхөд хамгийн түрүүн хайртай хандаа баярлалаа гэж хэлээ да. Баярлалаа. Дөрөв урилгын зочдын түүчээ сайн сайхан руу тэмүүлсэн, гэрэл гэгээр рүү тэмүүлсэн, тэрл хэвээр үргэлжлэхнэ гэдгийг мэдрэх сайхан байна. Дөрөв урилга үргэлжилсээр байна. Бидний хайгуулч гэсэн бас үргэлжилсээр байна. Тэгэхээр сайн бодол нь үргэлж муу бодлоос хүчтэй байдаг. Сайн хүмүүс үргэлж муу хүмүүсээс олон байдаг гэдгийг бид батлах болно. Дахин хэлээд байгаа шүү. Тийм телевизээ үзэн суугаа үзэгч таны өмнө ч гэсэн бидний урилга очих учиртай эх 7 хоногийн даваа гараг хүртлээ. Сайхан амарцгаагаараа баяртай үзэгчтэй. Баяртай манайхаа.